Эрхэм хүнд үзэгчтэй, эрхэм хүндэт наадамчтай. Би амархан сүрэг дарган сайхан намарцгааж байна уу. Уудам дэлгэр Монгол эх оронд минь налгар намрын цаг хайшин ирсэн энэ сайхан цаг мөчөд Төмний студийн уран бүтээлч хамт олон Монголын үндэсний эх орон нэлвэстэй хамтран Монгол ширийн даваанаас орвог гашууны бар толгой уртаал алттай давтан бөгдөө соёл зүйн модод амар уртлаг өргөн уудам дэлгэр Монгол эх орны минь алтан сайхан босгон улсан өмнө аймгийн хам богдсомаас энэхүү нэвтрүүлгэн бэлтгэн үзүүлэхэд бэлэн боллоо. Билгийн удирдлагын тооллын 17 дугаар жирны нөхөрсөг эмээг шороо нохоо жилийн намрын эхэн цагаан бичин сарын шинийн 15-ны өлзөө өчрөд үрдэн энэ үлэгцэн өдөр буюу 2018 дугаар оны 8 дугаар сарын 26-ны өдөр Өмнөг аймгийн хам богдсомноо зохион байгуулагдсан Өмнөг аймгийн хам богдсомын аймгийн алдарт бияч Мегманы Хашбаатар дэргүүнтэй галбын хөдөлмөрийн спорт уяшны холбоо үүсгэн байгуулагдсны 20 жилийн Өмнөг аймгийн зүүн бүсийн хурдмөрдийн уралдаан амжилттай сайхан зохион байгуулагдсныг Төмний студийн уран бүтээлч хамт олон Монголын үндэсний эх орон нэлвэстэй хамтран инхүү бүрэн ихээр бэлтгэн үзүүлэхэд бэлэн боллоо. За өмнөг аймгийн хам богдсом гэдэг бол яахан аргагүй одоо алтартан авиатнуудын хөлгийн сайхан нутаг байгаа. Өмнгийн ширгалгавынхан алтан сайхан босгон дөдөөгүй Төв Азийн леженд нутагтай Монгол эх орны минь алтан босгон болсон өмнөг аймгийн хам богдсомноо зохион байгуулагдаж буй галбын хөдөлмөрийн спорт уяшны холбоо үүсгэн байгуулагдсны 20 жилийн өмнөг аймгийн зүүн бүсийн хурдмөрдийн уралдаан хязгаарлан насны мөрдийн уралдаанаар эхэлж яваа турган мөчийг үзэгчтэй ахын дэлгэн харж байна. За хязгаарлан насны мөрдийн уралдаанд газар цугларсан 34 хурдан мөрөө бүртгүүлээд өнөөдрийг үрцэнгэл нааданд алтан доосон өргөж галбын уудам жаргал хөндөгөөр шанд шилгахаар инхүү гарааны зурхаар хөдлөхөд бэлэн болсон байгаа. За өнөө жилийн энэ өмнөг аймгийн хам богдсомын галбын хөдөлмөрийн спорт уяшны холбоо үүсгэн байгуулагдсны 20 жилийн өмнөг аймгийн зүүн бүсийн хурдмөрдийн уралдаанд өмнөг аймгийн ихэнх сумдаас гадна дунд аймгийн урдлын хэдэн сум за мөн одоо дорнов аймгийн баруун далын сумдаас эрдэнэ дөгс уяачид эрдэнэ дурдан хурд хөдөлмөртөөгөө уралдсан ирсэн үнэхээр өргөн дэлгэр сайхан баяр наадам зохион байгуулагдлаа. За 20 жилийн бүр төвтэй галбын хөдөлмөрийн спорт уяшны холбоо бол одоо 2017 оны Монгол улсын шилдэг салбар холбоогоор шалгархын зэрэгцээ аймгийнхаа шилдэг шилдэг салбар холбоогоор шалгарсан ийм одоо сайхан баялаг төвхтэй холбоо байгаа. За ингээд энэ өдрийн мэл цэнгэл наадмын хурдан хязгаарлан насны мөрдийн уралдаан шанд шалгах хөлгөөр гарааны зурхаар одоо хөдөлсөн байгаа. За эдэн дотор бол одоо өнөө жил аймаг сумынхан бэр цэнгэл наадманд айрагдаад өрүүлсэн зартай хурдан үрээнүүд одоо олон мордсон байгаа. Олон давхар үеийн ар дээр шигшигдээд үлдсэн ийм шигшмлийн хурдан үрээнүүд өнөөдрийн хөл цэнгэл наадманд алтан доосон өргөөр инхүү одоо гарааны зурхаар хөдөлсөн байгаа. Дунд аймгийн бэр цэнгэл наадманд өнөө жил одоо айргийн дөрөв дурталсан Хулцмын аймгийн алдарт бияч Жамбалдэрчин агваны хурдан хүрэн үрээ одоо мордсон байгаа харагдаж байна. Энэ ногоо нэмнэтээ сайхан хонгор уур дээр одоо дааган насандаа тун хурдан байсан Өмнөг аймгийн хам богдсомын гавилуугийн сумын алдарт бияч Бөөжин бэр цэнгэлийн хурдан лагал ураа хүүхэн нүгийн бадрахын хурдан хонгор уур дээр хоёулан бус одоо мордсон байгааг одоо үзэгчтэй ахын харж байна. Бөөжин бэр цэнгэлийн хурдан цагал үрээ одоо энэ дэлгэсний харагдаж байгаа. Улаан зэжнэтээ сайхан цагал ураа Дорнов аймгийн сайхан далайн сумын хэрэгуугаар нутагтай Монгол улсын алдарт бияч Хужрын Ямбалагсны адуун зургийн угшаалтай ийм одоо хурдан үрээ байгаа. За өнөө жил бас одоо Өмнөг аймгийн шигшмэл хурдмөрдийн уралдаан зохион байгуулагдсан тэр уралдаанд одоо амжилттай уралдан үрээнүүд олон мордсон. За хоржидоо Өмнөг аймгийн хам богдсомноо зохион байгуулагдаж буй аймгийн алдарт бияч Мегманы Хашбаатар дэргүүнтэй галбын хөдөлмөрийн спорт уяшны холбоо үүсгэн байгуулагдсны 20 жилийн Өмнөг аймгийн зүүн бүсийн хурдмөрдийн уралдааны хурдан хязгаарлан насны мөр гарааныхан зурхаагаас нэгэн зэрэг сайхан эргэж дунд аймгийн Хулцмын аймгийн алдарт бияч Жамбалдэрчин агваны хурдан хүрэн үрээ нэлээд дээгүүрхэн сайхан гараад ирсэн уршилж байгаа бол энэ хамгийн наадтаар нь 18 номертой мөрдсөн Өмнөг аймгийн хам богдсомын Жавхлан дуган аймгийн алдарт бияч Бодхүүгийн нэмэн самбын хурдан хээр үрээ одоо гараад ирсэн уршилж байна. Мөн одоо сайхан 54 үрээ одоо энэ хайргийн дөрөв дээр одоо гараад ирсэн наадлаар уршилж байгаа үзэгчтэй ахын харж байгаа. Дунд аймгийн Хулцмын Монгол улсын алдарт бияч Вэндэгийн бэр сайхны хунаган одоо Өмнөг аймгийн хам богдсомын Жавхлан дугийн уяаж Эренцэн нэржийн Балдан самбын одоо хурдан цэгийн үрээ гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. За цаатлаар нь одоо хушуу өлгөөд байгаа сайхан хул үрээ бол одоо Өмнөг аймгийн хам богдсомын Жавхлан дугийн уяаж Чойжсрунгийн өн болдын хурдан хул үрээ гарч ирсэн байна. Наадталд нь ногоон зэжнэтээ сайхан хүрэн үрээ гараад ирсэн Өмнөг аймгийн цогцлын сумын аймгийн алдарт бияч Наран цэцгийн алдар жаргалыг өж хурлуулж байгаа Өмнөг аймгийн цогцлын сумын уяа Чимдийн ан уйгийн хурдан хүрэн үрээ одоо гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. За энэ хамгийн наадтаар цагаан зэжнэтээ сайхан хар бор үрээ одоо хойноос туулаад үзүүрийн хэдэн үрээн дээр залгадаа. Энэ бол одоо Өмнөг аймгийн мандаа сумын уяаш Дэлгэрийн Хотлбаатарын хурдан бор үрээ гарч ирсэн өнөөдрийн хөрөц цэнгэл наадмын хурдан хязгаарлан насны мөрдийн оролдааны аман хөдөн дээр гараад ирсэн уршилж байгаа бол айргийн ур дээр яваад хүрэн үрээ өнөө жил Дунд аймгийн бэр цэнгэл наадмын айргийн дөр дурлаа Хулцмын бэр цэнгэл наадмын аман хөдөн дурдсан Дунд аймгийн Хулцмын аймгийн алдарт бияч Жамбалдэрчин агваны хурдан хүрэн үрээ байна. Айргийн давтар гараад ирсэн засмалтай хээрээ бол одоо Өмнөг аймгийн хам богдсомын Жавхлан дугийн аймгийн алдарт бияч Бодхүүгийн нэмэн самбын хурдан
хэрүүрээ гарч ирсэн. Дундуу ангийн хулцмын Монгол улсын алдарт яаж Вандайгийн бэр сайхан болон түүнийгөө Монгол улсын алдарт яаж баяр сайхны лав хүчир нарын одоо унган адуу байгаа. За хамгийн арталтны бадуу цээжнэдээ сайхан хөрөнгөрөө бол өмнө ангийн зохицсон сумын ангийн алдарт яаж наран засгийн алдар жаргалын хойжруулж байгаа чимдийн ан уйгийн хурдан хөрөнгөрөө одоо гарч ирсэн. Хөрөнгөрөө хөрөн алдсан өрөө хоёр мартуусан хоёулан одоо үзүүр дөхөн сайхан уралдаа дууд өмнө ангийн мандаа сумын мөрдөлгөрийн хөө хотлоотын хурдан хар баруураа өнөөдрийг хөлсөн гэл наадны хязгаарлалтны мөрдийн уралдааны өнгөн дээр гарч ирсэн оршилдаа. Ама хөтөн дээр яваад 105 номертэй марсан хулуур яваад өмнө ангийн хамбог сумын жавхлан дугийн уяаж чөөж сүрэнгийн өн улдын хурдан хулуураа гараад ирсэн оршилж байгаа. Бодхүүгийн сумын хурдан хэрүүрээ хамгийн наадаар гараад ирсэн оршилж байгаа харагдаж байна. Тэр хийн дээр одоо эмэгтэй үгээтэй сайхан харуураа гараад ирсэн өмнө ангийн хамбог сумын номгон багийн уяаж боёгийн мөнгөний хурдан харуураа гарч ирсэн оршилж байгаа. Энэ дэлгэсний харагдаж байгаа сайхан цэгээ өрөө өмнө ангийн хамбог сумын жавхлан дугийн уяаж 90 дөржин балтан самбын хурдан цэгээ өрөө хамгийн арталт нь одоо битүү ногоо нэмнэтэй сайхан харуураа ус одоо гараад ирсэн оршилж байгаа харагдаж байна. Өмнө ангийн хамбог сумын номгон багийн уяаж цэдэн дөрвийн сайхан дэлгэрийн хурдан харуураа гарч ирсэн оршилдаа. За ингээд хурдан хязгаарлан насны мөрдийн уралдааны өнгөн дээр өмнө ангийн мандаа сумын уяаж түмэн голдондоо морь тэмэн алдарсан дэлгэрийн юу хотлоотын хурдан хар баруураа гарч ирээ сайхан өдөлсөн бол дундгой ангийн хуудсмын ангийн алдарт уяаж Жамбал дөржин агwaаны хурдан хүрэн үрээ одоо ам хуудсан дээр гараад ирсэн уршааж байгаа. Аяргийн урав дээр өмнө ангийн зохицсон сумын ангийн алдарт уяаж наран цэцгийн алдар жаргалын хойжруулж байгаа өмнө ангийн зохицсон сумын уяаж чимдийн ан уйгийн хурдан хүрэн үрээ гараад ирсэн уршааж байгаа. Өмнө ангийн хамбог сумын жавхлан дугийн ангийн алдарт уяаж бодхүүгийн нэмнэм самбын хурдан хэрүүрээ энэ наатаар орж иж байгаа цэнхэр өвцтэй үхэтэй сайхан ухаан хонгор өмнө ангийн хан хонгор сумын ангийн алдарт уяаж жигмэдэрчин болон эрдний хойжруулж байгаа завхан ангийн цагаан жолоод сумын уяаж одон бэлгийн хурдан хонгор орж ирлээ. Монгол улсын дутмантай төв аймгийн сэргэлэн сумын агван сандангийн бат зүрхийн одоо унган адуу өнөө жил хан хонгор сумын бэлс ингээд наатан аман хөдөө нуртаад өмнө ангийн шигшмэл хурдан мөрдийн уралдаанд 8 туртасан юм одоо хурдан үрээ байгаа. Ари хитэн үрээнийх нь өнгөн дээр хар үрээ одоо урсаад байгаа. Тэр хар үрээ бол одоо өмнө ангийн хамбог сумын номгон багийн уяаж цэдэн дөрвийн сайхан дэлгэрийн хурдан хар үрээ байгаамаа. Энэ хитэн үрээнийх нь хамгийн арталт яваад байгаа. Засман дэлтэй сайхан хар үрээ бол өмнө ангийн хамбог сумын засаг дарга аймгийн алдарт уяаж бодхүүгийн нэмнэм самбын хурдан хэр үрээ одоо гараад ирсэн уршиж байгаа үзэгчтэй ахин харж байна. За ингээд өнөөдрийн хөлсөн гэл наадмын хурдан хязгаарлан насны мөрдийн уралдааны өнгөний 7 үрээ бол одоо арийнхаа өрөөнүүдээс нэлээд сэрэгхэн одоо тасарсан байгаа. 6 дээр яваад байгаа 20 үрээ өмнө ангийн хамбог сумын номгон багийн уяаж боёгийн мөнгөний хурдан 10 үрээ уян жаргал гэдэг охин хүн журдуулж байгаа аймаг үсгийн уралдаанд нэг айрагдаж сумын наадмын гурав төрүүлсэн хурдан 10 үрээ өнөөдрийн наадмын 6 дээр гараад ирсэн уршиж байгаа. Өнгөн дээр өмнө ангийн мандаа сумын уяаж дэлгэрийн хотлоотын хурдан бороо ам хөдөн дээр өмнө ангийн хан хонгор сумын ангийн алдарт уяаж жигмэд дөржин болон эрдний хойжруулж байгаа завхан ангийн цагаан жолоод сумын уяаж одон бэлгийн хурдан сартай хонгороо гараад ирсэн уршиж байгаа. Дундгой ангийн бэрцэнгэл нааданд өнөө жил айргийн дөрөв туртаа хул сумынхан бэр нааданд ам хөдөн туртал нуу сумын бэрцэнгэл нааданд үзүүр дөхөн сайхан уралдаж байгаа 10 гаргаж хурдалсан дундгой ангийн хул сумын ангийн алдарт уяаж Жамбал дөржин агwaаны хурдан хүрэн үрээ одоо гурав дээр байгаа. За дөрөв давдар бол одоо өмнө аймгийн цогцын сумын ангийн алдарт уяад наран цэцгийн алдар жаргалын хойжруулж байгаа цогцын сумын уяад чимдийн ан уйгийн хурдан хүрэн үрээ хүрэн халдсан үрээ хоёр нь хоёулан гараад ирсэн уршиж байгаа. За ангийн алдарт уяад наран цэцгийн алдар жаргал өнгөрсөн жил Монгол төрийн хөрцөнгөл наадан шүтлэн ширэг үрээгээ төрүүлэгдэхийн зэрэгтэй засгийн газрын говийн бүсийн хурдан мөрдийн уралдаанд сүүлийн 3 жил дараалан одтой сайхан наадаж байгаа ийм одоо залуухан уяажаа. Энэ хэдэн үрээнийх нь өнгөн дээр өмнө аймгийн хамбог сумын хавлуудгийн сумын алдарт уяаж бөөжин мэрсэнгэлийн хурдан загалуураа орж ирсэн уршилдаа. Мөн одоо өмнө аймгийн баян овоо сумын ангийн алдарт уяаж буйн нэмгэгсний хөө мандах эрдний хурдан хонгороо гараад ирсэн уршиж байгаа. Өнгөрсөн жил засгийн газрын говийн бүсийн хурдан мөрдийн уралдаанд харагдаад өмнө аймгийн мэрсэнгэл наадан төрүүлээд өнөө жил дунд аймгийн бэр наадан мөн одоо дөрөв магнаа турталсан дунд аймгийн хул сумын уяаж бомдны баймилгийн хурдан хэрэг хамгийн цаадлаар нь уршилдаа. Дунд аймгийн хул сумын ангийн алдарт уяаж тогтгордны батшгийн хурдан хонгороо сая одоо харагдаад өнгөрсөн бол энэ гурван үрээнийх нь өнгөн дээр өмнө аймгийн хамбог сумын хавлуудгийн сумын алдарт уяаж бөөжин мэрсэнгэлийн хурдан загалуураа. За дунд алд нь мөн одоо хавлуудгийн сумын алдарт уяаж хүүгэн нүгэн бодрохын хурдан хонгороо уурдураа гараад ирсэн уршиж байгаа. Хамгийн ардалт нь өнөө жил өмнө аймгийн шигшмэл хурдан мөрдийн уралдаанд аяргийн дав дуртаж дандан гэрвчгийн 215 жилийн засгийн газрын говийн бүсийн хурдан мөрдийн уралдаанд 9 дурталсан өмнө аймгийн хан хонгор сумын уяаж ганжимгийн жавхлан мэрийн хурдан харуураа гарч ирсэн байна. Дорн аймгийн сайн шан сумын дөрцрөнгийн батмаг уяажгийг наруулж байгаа. Араас одоо Дорн аймгийн хул сумын ангийн алдарт уяаж тогтгордны батшгийн хурдан хонгороо орж ирсэн уршиж байгаа. Өмнө аймгийн баян овоо сумын буйн нэмхийн мандах эрдний хурдан загалуураа арын хитэн үрээнийх нь өнгөн дээр байгаа харагдаж байна. Мөн одоо өмнө аймгийн хамбог сумын жавхлан дугийн уяаж 90 дөржин балтан самбын хурдан цэгийн үрээ гараад ирсэн уршиж байгаа. Энэ дэлгэсний харагдаж байгаа сайхан дэлгэрийн хурдан харуураа өнөөдрийн хөлсөнгөл нааданд тархин дуралдаж байгаа жаахан хойшилж байгаа шиг байна. Өмнө аймгийн хамбог сумын баян багийн харьяат хамбог турд компани захирал Батулцын Нэрмбаатын хурдан загалуурын устай сая харагдаад өнгөрлөө.
За ингээд хязгаарлан насны мөрдийн уралдааны арын үрээнүүдийг одоо үзэгч та бүхэндээ сайхан харуулсан эргээд үзүүрийн хөөрөнүүдийг харуулнаа. Энэ хэдэн үрээний аман үзүүн дээр яваад байгаа хэрвээ өнгөрсөн жил засгийн газрын говийн бүсийн хурдан мөрдийн уралдаанд хайрагдсан Дундгой аймгийн хулд сумын үеэс бомны мэмэлгийн хурдан хэрвээ өнгөрсөн жил өмнө говь дөрүүлсэн өнөө жил Дундгой аймгийн бэр наатан дөрүүлсэн. За Дундгой аймгийн суус сумын бэрзэнгэд наатан өнөө жил одоо хайрагдсан өнгөрсөн жил хулд болон цогтоогийн наатан мөн одоо түрүү мөнгөнд хурдсан юм одоо хурдан үрээ байгаа. Бомны мэмэлгийн хурдан хэрвээ энэ хэдэн үрээнийх нь өнгөн дээр гараад ирсэн бол 3 дээр нь яваад байгаа сайхан загал үрээ өмнө аймгийн баян оосмын аймгийн алдарт үеэс буян нэмэг агсны мандах эрдний хурдан загал үрээ гараад ирсэн байгаа. За тархин нуралдаад өссөн өмнө аймгийн хамбогд сумын номгон багийн үеэс боёго мөнгөний хурдан харуу сая харагдаад өнгөрсөн бол Дундгой аймгийн хурд сумын аймгийн алдарт үе тогтох эрдний батшгийн хурдан хонгороо энэ хэдэн үрээний хамгийн ард алт нь байгаа. За дунд алт нь яваад байгаа цээжнэт ногоон утастай үхэтэй сайхан харуурын бол одоо өмнө аймгийн хан хонгор сумын ганжимгийн жохлон мэрийн хурдан харуураа өнөө жил Дорногой аймгийн сайн шин сумын ерөнхий боловсролын сургуулийн ойдруулаад өмнө аймгийн шигшүүн хурдан мөрдийн уралдаанд айргийн тав дуртасан говийн бүсийн хурдан мөрдийн уралдаанд 9 дуртасан юм одоо хурдан үрээ байгаа. Дорногой аймгийн сайхан дулаан сумын Монгол улсын алдарт үеж хүчрийн нэмбэл агсны хатан сүргийн угшаалтай энэ хэдэн үрээний өнгөн дээр яваад байгаа энэ бөөжин мэр зэнгэлийн хурдан загал үрээ мөн одоо хүчрийн нэмбэлгийн адууны угшаалтай ийм одоо хурдан үрээ байна да. За ингээд үзүүрийн тасарсан таман үрээг үзэгчтэй авахынд харуулгаад хамгийн ард талд нь өмнө аймгийн зогцсон сумын үе чимдийн ан үеийн хурдан хүрэн халдсан үрээ авчлаад байгаа хөтөлж уралдаад усан өмнө аймгийн мандаа сумын үе дэлгэрийн хотлоот хурдан харвар үрээ айргийн дөрвдөр байгаа харагдлаа. За ингээд өнгөн дээр юм бол одоо завхан аймгийн цагаан жол сумын үе одон мэлгийн хурдан сартай хон үрээ гарч ирээ хөтөлж Төв аймгийн зэрэглэн сумын Монгол улсын төдмөндөө байж агван сандангийн бат зүхийн оногон адуу өмнө аймгийн хан хонгор сумын аймгийн алдарт үе жигмэд төрчин болгон эрдэнэ уяалгыг харуулдаг өнөө жил хан хонгорын наадам намын хүзүүнд хурлаад өмнө аймгийн шигшүүн хурдан мөрдийн уралдаанд 8-д хурдалсан завхан аймгийн цагаан жол сумын үе одон мэлгийн хурдан сартай хонгор ам хүзүүн дээр нь өмнө аймгийн зогцсон сумын үе хан хуйгийн хурдан хүрэн үрээ усалтаа гараад ирсэн уушилж байгаа үзэгчтэй хахан харалаа. За энэ хэдэн үрээний хамгийн ард талд нь Дундгой аймгийн хулд сумын аймгийн алдарт үе тогтох эрдний батшгийн хурдан хонгор битүүн нэмнэтэй сайхан хонгор буурдурээ бол өмнө аймгийн хамбогд сумын гавилуудын сумын алдарт үе хүүгэн нүгийн мадрахын хурдан хонгор буурдурээ юм байгаа юм. За Дундгой аймгийн хулд сумын аймгийн алдарт үе Жамбалдэрчин агваны хурдан хүрэн үрээ айргийн уралдаар хэвээрээ. За Дундгой хулдын бас л одоо даалуу сайхан их насны мөрдийн нэг гарч ирэндээ энэ хүрэн үрээ бол одоо ер нь ихээ сайхан дагвалтай юм одоо үрээ байна да. За тав дээр аман ангайтал татаатай өрсөлдөд байгаа бөхтөр дүүхэн одоо хийстэй сайхан хүрэн халдсан үрээ бол өмнө аймгийн зогцсон сумын аймгийн алдарт үе наран цэцгийн алдар жаргалын хойж урдуулж байгаа чимдийн ан үеийн хурдан хүрэн халдсан үрээ хоёр үрээ мөрдүүлсэн хоёулаа сайхан дархин дурлаад байна. За мөн одоо энэ Хотлоотын хурдан борор байна дээр хари хитэн үрээ залгасан байгаа. Өнөөдрийг үзэнгэл наадмын үзүүрийн 3 үрээ харийнхаа урээнуудаас жаахан зэрэгэн болсон. Өнгөн дээр өмнө аймгийн хан хонгор сумын аймгийн алдарт үе жигмэд төрчин болгон эрдний хойж урдуулж байгаа. Завхан аймгийн цагаан жол сумын яаж одон мэлгийн хурдан сартай хонгор үрээ хөдөлсөн аваарай. За завхан аймаг гэдэг бол одоо хутаг туйлгаадуудын хөлгээ сайхан нутаг байгаа. Ингээд өмнө аймгийн хамбогд сумнаа зохион байгуулагч Мянгарын Хашбаатар дэргүүнтэй галбын хөлөг мөрөн спорт уяжлын холбоо үүсгэн байгуулагчны 20 жилийн өмнө зингээд наадам өмнө аймгийн зүүн бүсийн хурдан мөрдийн уралдааны хязгаарлан насны мөрдийн уралдааны үзүүрийн 3 үрээ үзэгчтэй авахынд харуул завхан аймгийн цагаан жол сумын одон мэлгийн сартай хонгор өнгөн дээр өмнө аймгийн зөгцсөн сумын аймгийн алдарт яаж наран цэцгийн алдар жаргалын хойж урдуулж байгаа чимдийн ан үеийн хурдан хүрэн үрээ ам үзүүндээр Дундгой аймгийн хулд сумын аймгийн алдарт яаж Жамбалдэрчин агваны хурдан хүрэн үрээ айргийн урал дээр гараад ирсэн байгаа. За 3-ын хүрэн үрээ бол одоо ер нь 4 жатсан газраас хөндөрж байгаа нь мэдэгдэхгүй намирсан гоё дагвалтай. За ер нь одоо тун хийстэй их үрээтэй. За эцэг нь одоо өдгөөгөөс бараг 5 жилийн өмнө Дундгой аймгийнхаа мандлын хурд хаврын бүсийн хурдан мөрдийн уралдаанд аман хүзүүнд дуртаж байсан дөр хурдан хүрэн газрынхын дөөл юм байлаа. Өнөө жил сумынхаа нааданд аман хүзүүнд дуртаад аймагтан одоо айргийн дөрөв дурталсан. За өмнө говийн цогтоогийн цогцгийн хойнод одоо улсын ургийн нааданд одоо төрүүлж байгаа дуулдаж байсан. Энэ хүрэн үрээ одоо хурдан байгаа үрээ. Өнөө жил засгийн газрын говийн бүсийн хурдан мөрдийн уралдаанд 9 дуртаж өмнө аймгийн шигшүүн хурдан мөрдийн уралдаанд айргийн дав дурталсан. Өмнө аймгийн хан хонгор сумын яж хан жимгийн жохлон мэрийн хурдан харуу сая одоо харагдаад өнгөрлөө. За ингээд арын үрээнүүд нь одоо ирчтэйхэн байгаа. Хамгийн ард өмнө аймгийн зогцсон сумын чимдийн ан үеийн хурдан хүрэн халдсан үрээ гараад ирсэн уршилж байна. За жавхлан мэрийн хурдан харуу өнөөдрийг хүйцэнгэл нааданд үзүүрийн 3 үрээтэй одоо залгажаа. Жамбалдэрчин агваны хурдан хүрэн үрээ тархинд одоо гарсан дагаас яг заахан тасарж уралцаар байгаа одоо дөрөвдөр уршилж байгаа өнгөний үрээний байр солигдсон. Өнгөн дээр өмнө аймгийн зогцсон сумын аймгийн алдарт яа наран цэцгийн алдар жаргалын хойж урдуулж байгаа өмнө аймгийн зогцсон сумын яа чимдийн ан үеийн хурдан хүрэн үрээ одоо заахан гарч өдөлсөн бол завхан аймгийн цагаан жол сумын одон мэлгийн хурдан сартай хонгор ам үзүүндээр за өмнө аймгийн хан хонгор сумын ганжимгийн жохлон мэрийн хурдан харуу араас дуулаад үзүүрээ 2 үрээтэй ирээ нийлсэн. Дорногой аймгийн сайн шин сумын үеж Дөрцрөнгийн Батмөнх одоо уяа салгагийн дараалдаг Дорногой аймгийн сайхан дулаан сумын Хэргүүгээр нутагтай Монгол улсын алдарт үеж Хүчрийн Нямбал агсны Атан сүргийн угшаалтай ийм одоо хурдан үрээ байгаа бол Дундгой аймгийн хурд сумын аймгийн алдарт үеж Жамбалдэрчин агваны хурдан хүрэн үрээ бол одоо айргийн дөрөв дээр гараад ирсэн уршилж байгаа үзэгчтэй хахан харж байгаа.
За ари хэдэн үрээг одоо үзэгч та бүхэндээ харуулхад Дундгой аймгийн Хулцумын аймгийн алдарт Тогтгох эрдэнэ Батышгийн хурдан хонгороо айргийн давруу орж ирсэн байна. За Дундгой аймгийн Хулцумын Монгол улсын алдарт байж Бандагийн мэр сайхны хоногн адуу байгаа Тогтгох эрдэнэ Батышгийн хурдан хонгороо бол одоо өнөөдрийн наадмын айргийн нав дээр ороод ирсэн уршилж байна. Ари хэдэн үрээнийх нь өнгөн дээр хөтөлж уруулаад өсөн Өмнөг аймгийн Мандаа сумын Дэлгэрийн Хотол баатарын хурдан бороо. Мөн одоо Өмнөг аймгийн Хамбог сумын Гавлууд уугийн сумын алдарт байж Хүүхэн дүүгийн Бадрахын хурдан хонгор буурдураа Бөөжин мэр зингэлийн хурдан загалураа хоёулан ороод ирсэн уршилж байгаад өнгөрсөн жил засгийн газрын говийн бүсэд харагдаад өнөө жил одоо Дундгой өвдөрүүлээд өнгөрсөн жил өмнө өвдөрүүлсэн Бомзонгийн мэлгийн хурдан хэрвээ сая харагдаад өнгөрдөө. Тархин дурлаад өсөн Өмнөг аймгийн зөвцөн сумын Чимдэн ангүйгийн хурдан хүрэн алдсан ураа. Түүнийх нь ард талаар ахаад одоо жижигхэн сайхан зээдрээ нэг одоо гараад ирсэн Дундгой аймгийн үлдээ сумын үеж бүрнээ сэтийн галбаатарын хурдан зээдрээ орж ирсэн байна. Хамгийн заадалт нь тодногоо овцтой өгөхөд сайхан цагал үрээ гараад ирсэн Өмнөг аймгийн Хамбог сумын Баянбагийн Хамбог турд компани захирал Батүлзийн Наранбаатарын хурдан загал үрээ одоо гараад ирсэн хамгийн ард талд нь оршилж байна. 20 жилийн бурлуутай галбын хөлөг мөрөн спорт вэштинг холбооны тэргүүлэгч шүү Хамбог турд компани захирал Батүлзийн Наранбаатарын хурдан загал үрээ өнгөн дээр нь ахаад одоо бараа овцтой өгөхөд сайхан цагал үрээ гараад ирсэн Өмнөг аймгийн Баянгоо сумын аймгийн алдарт байж буян нэмэг агсны хөө Мандах эрдэнэ хурдан хонгороо оршилж байна. За Чимдэн ангүйгийн хурдан хүрэн үрээ өнгөн дээр нь одоо Мандах эрдэнэ хурдан хонгороо за мөн одоо Хамбог турд компани захирал Батүлзийн Наранбаатарын хурдан загал үрээний өнгөн дээр Дундгой аймгийн үлдээсмээ бүрнээ сэтийн галбаатарын хурдан дээр байгаа харагдлаа. Дундгой аймгийн Хулцумын аймгийн алдарт байж Бомзонгийн мэлгийн хурдан хэрвээ Бэлэгийн хэр гэдэг үрээ өнөө жил одоо өмнө говьд одоо турлаа Дундгой өвдрүүлсэн юм одоо хурдан үрээтэй Дундгой луусын мэр зингэл наад мөн одоо хайрагдсан байгаа юм. За Дорнов аймгийн угшилтай шүтлэн цагаас хойш том жижиг олон уралдаанд төрүүлж харагдсан зэрэгтэй засгийн газрын бүсийн уралдаанд хайрагдсан юм одоо зартай хурдан үрээ. За дөрөвдөр бол одоо Дундгой аймгийн Хулцумын аймгийн алдарт бие Жамбалдоржин агваны хурдан хүрэн үрээ бол одоо хэвээрээ болтой юм байна. Өнөө жил аймгийнхаа нааданд хайрагдсан юм одоо хурдан үрээ байгаа. Өнгөн дээр бол одоо Өмнөг аймгийн Зөвцөн сумын аймгийн алдарт бие Наран цэцгийн алдар жаргалын өж хурдлуулж байгаа. За Ган уугийн хурдан хүрэн үрээ байгаа. Яг одоо ингээд зурхаа дээр орж ирэхэд Өмнөг аймгийн Хангар сумын Ганжимгийн жохлон мэрийн хурдан харуулаа түрүүлэн ирдэм олныг байсгаж за Наран цэцгийн алдар жаргалын өж хурдлуулж байгаа. Чимдэн уугийн хурдан хүрэн үрээ ам үзүү. За Охин аймгийн цагаан жуулууд сумын Одон мэлгийн хурдан зартай хонгороо Хан хонгор сумын аймгийн алдарт бие Жигмэд төрчин болгон нэрдэн өж хурдлуулан хайргийн урд хурдлуулаа. Хайргийн дөрөвд өнөө жил Дундгой аймгийн бэрцэнгэл нааданд харагдаад Хулцумын бэр нааданд ам хөтөн дурдсан Дундгой аймгийн Хулцумын аймгийн алдарт бие Жамбалдоржин агваны хурдан хүрэн үрээ одоо хурдлаа. Эцэг нь мандлын хурд уралдаанд хайр гэдэж байсан ам хөтөн дурдж байсан хурдан хүрэн газрынхын төөл юм байна да. За хайргийн 5 өрөө бүгдээрээ хамтаа харъя. Гавлууд уугийн уяаж Бөөжин мэр зингэлийн хурдан загвараа хайргийн 5 Гавлууд уугийн уяаж Хүүхэн дүүгийн Бадрахын хонгор хурдан үрээ 6 Дундгой хурдан аймгийн алдарт бие Тогтгох эрдэнэ Батышгийн хурдан хонгороо додоод урдаллаа. За өнгөрсөн жил өмнө говьд төрүүлээ говийн бүсэд харагдаад өнөө жил Дундгой аймгийн бэр зингэлд нааданд төрүүлсэн Хулцумын уяаж Бомзонгийн Баянмэлгийн хурдан хэрвээ 8 урдаллаа. Дундгой үлзэтийн бүрнээ сэтийн галбаатарын хурдан зээрдрээ 9 урдаллаа. Хамбог сумын Батүлзийн Наранбаатарын хурдан загалураа 10 турдлах шиг боллоо. За Өмнөг аймгийн Баянгоо сумын аймгийн алдарт байж буян нэмэг агсны хөө Мандах эрдэнэ хурдан хонгороо 11 дорж ирж харагдаж байна. Тархин дурлаад өсөн Өмнөг аймгийн Зөвцөн сумын үе Чимнэн ангүйгийн хурдан хүрэн алдсан үрээ өнөөдрийг хөрцөнгөл нааданд 12 турдлан орж ирлээ. Өмнөг аймгийн Хаангар сумын Жохлон байрын хаар үрээ. Уяж нь болохоор Дорноговын Сайшаан сумын үеч Батмаг гэдэг хүн байна. Сайн Мандаа сумын сургуулиуд төрүүлээд Өмнөг аймгийн шигшин хурд очиж 5-д орсон. Тэ. Үрийн их удам хөгжлийн талаар ярихгүй юу? Удам хөгжил одоо Дорнов аймгийн Цагаанлуу сумын Монгол улсын алдарт хожирын Жамбал гэдэг хүний унага адуу. Тэ. Борнод өгсөн гүр адуу. Тэ. Одоо энэ ингээд улсын бүсэд ноён удагтын Данзаар Үжагийн 9-т орсон. Баярлалаа. Өрөөрөө манаас өнөөдөр энэ сайхан дэнждэр өрөөрөө манаас сайхан тахгүйч амаа зөтсөн сэтгэл бишэнд байна. Та өрөөний амжилтаар ярихгүй юу? Өрөөрөө манай ахын маань Ган хуйг гэж ахын маань өрөөгөөмаа сая Өмнөг аймгийн хаан шигшим дурдаа сая төрүүлчихэд энэ жил 5 дахь давхрыгаар энэ амаа зөтлээ. За би Өмнөг аймгийн Хаангар сумын аймгийн алдарт байж Булган гэдэг юм байна. За нүрээ маань Монгол улсын тодомондоо яаж Афган сүмдгийн Батцахгүй унага адуу. Өрөөний амжилтаар ярихгүй та. Энэ суманда нэг харигчаад ирсэн адуу. Ер нь битүү адуу энэ жил уралдаал сумын адуунда ам хүзүүдэд тэгээ шигшмэлэг Өмнөг аймгийн шигшмэл 8 байсан. За энэ дэр сайхан дагвч 3 торлоо. Намайг Дундгой аймгийн Хулцумын аймгийн алдарт Жамбалдоржин агван гэдэг.
Өрөөнийхөө амжилтаар ярихгүй та. За миний өрөөрөө ер нь битүүр энэ жил дунд говьтанд өрөвлөөд хол сумынхаа наадамд ам үзүүлсэн. Сүүлд аймгийн сайн болчихсон батлагын наадамд төрүүлсэн юм. Хаанах ямар өгчлөлтэй өрөө вэ? Энэ манай өөрийн уун гадуу. За би өмнө говийн хамбагт сумын алдарт байж Бөөжин Баярцан гэдэг хүн байна. За өрөөнийхөө амжилт болон удам өгслийн талаар үзэгтэй. За миний энэ үрээ болохоор баг битүү үрээ өнгөрдөг жил сумынхаа наадамд дайрагдаад энэ хожирын жамбал гэж Дорноговын сайхан дулаан сумын тийм хүний үрээ. За энэхүү Өмнөг аймгийн хамбогд сумнаа зохион байгуулагдаж галбын хөдөлмөрийн спорт уясны холбоо үүсгэн байгуулагчны 20 жилийн Өмнөг аймгийн зүүн бүсийн хурдан мөрдийн уралдааны хязгаарлан насны мөрдийн уралдаанд төрүүлж яригдсан хурдан хөдөлгөөдийн алдар цолыг дуудаж шагнажийг ардуулан өгж өргөж байна. За хязгаарлан насны мөрдийн уралдааныг 20 жилийн бууралд өгтө галбын хөдөлмөрийн спорт уясны холбооны дэргүүн ангин алдар туяаж Мегамны Хашиваатар болоод алдар туяаж цолныхоо медаль хоёр цэнгэл наадамтай хамтдсан зохион байгуулж ивэн дэтгэн шагнаж урамшуулж байгаа гэдгийг энэ цаг мөчид одоо эрхэм үзэгч та бүхэндээ дуудагъя. За ингээд хязгаарлан насны мөрдийн уралдаанд Өмнөг аймгийн хан хонгор сумын үеж тань нэмгийн явтлан баярын хурдан аруураа түрүү мөнгөний дурдал цогцсон сумын аймгийн алдар туяад наран цэцэн алдар жаргалын өж урдлуулсан чимдийн ан уйгийн хурдан хүрэн үрээ ам үзэн дурдаллаа. Завхан ангийн цагаан жолоод сумын одон мэлгийн хурдан хонгороо айргийн урд дурдалсан бол Дунд аймгийн хот сумын аймгийн алдар туяад Жамбал дөржин агуаны хурдан хүрэн үрээ айргийн дөрв дурдалж Өмнөг аймгийн хамбогд сумын Гавлуудуугийн сумын алдар туяад Бөөжин Баярцанглийн хурдан загалуурын айргийн дав тоос урдлан уйсан эзэн унсан гүгэд наадамчин олдон баясгалаа. Ингээд аймгийн алдар туяаж уяжны холбооны дэргүүн өгөөмөр Гавлууд компани захирал Мегамны Хашиваатар хязгаарлан насны мөрдийн уралдааныг ивэн дэтгэн шагнаж урамшууллаа. Томны их entertainment үзүүлж байна. Туураар их дэлхийг тамгалж их түүхэн бүтээж ирсэн Монгол хүний сүлдэндэн залж мөнхөрсөн морин эрдний аж гавья дуу шүлэг ерөөл магтаал гээд сайхан бүхний мандаад залж ирсэн үндэстэн бол Монгол л байдаг байх. Монгол одооныхаа удам өчтгийг сайжруулах, өсгөж үржүүлэх, хурдан товир сайхан одоо сүрэгтэй болох асуудал нь улсын хэмжээнд анхаарал тавьдаг ажлуудын нэг болжээ. Монгол одооныхаа удам өчтгийг сайжруулах Хамбогд сумын хувьд 1998 онд сумын уяжтын холбоогоо байгуулан дарга дэд дарга нарыг сонгож өөрсдийн боломжоо
Төшиглэн Төв аймгийн Сэргэлэн Баянцага Баянбараад сумдын зааг голтон Гавлуу домгийн илүү нуулам тонио очиж очоод үрээ байдас хурганы солилцоо арилжаа хийж 18 адуу авч ирж байсан нэгдлийн үеийн бүү болсон адууныхаа цусыг холдуулж шилбэхээр сумын чанартай зохион байгуулалтанд орж явсан анхны ажил байжээ. Үүний дараагаар 1999 онд мөн Хонион Хинтээ аймгийн Баян нутаг сумын нутагт очиж сайн адуугаар Монголдоо гахилдсан уртын дамдын жав тэргүүтээ уяажид адуучдынхаар орж 18 адуу авсан бөгөөд энд алдарт толин хол азарны төрсөн үр загал үрээг сумын уяаждын холбооны тэргүүн эр их жаргал сайхан шар газаргыг уртын дамдын жаваас уяаж гэ төмөр мөнх одоогийн засаг наяны саарл гэж хөшөөнд босч байгаа саарл азаргыг соёлын үрээ багтан сумын засаг дарга байсан дэ буян тогтох нар авч ирж байсан тэр үйл явдал хам бүгдийн адууг сайжруулахад онцгой аж холбогдол өгсөн ажлын эхлэл байлаа. Энэ цаг үеэс хойш манай уяачид өөрсдийн санаачлагаар олон сайхан адуу явж авах, эрснийг нь шилэн сонгон авах, мөр үйд цоох, засах, эдлэх, тэжээх гээд цаг үетэйг хосолсон арга хэмжээнд итгэхийлэн суралцсан үр дүн өнөөдөр тод томруунаар гарч байна. Хамбогд сум өнөөдрийн байдлаар 50 орчим сумын алдарт 10 орчим аймгийн алдарт уяажтай болж аймгийн болон бүсийн наадмуудад тогтмол оролцсон олон айраг төрөв авч Галбан нутгийнхаа нэрийг наадмуудын тэнгэрт цуурайтуулж байгаагаас гадна нэргүүн амар баясгалан уяаж Монгол төрийнхөө наадмын их асрын өмнө хурдан хулдаагаан улсын наадам төрүүлгэн цоллуулж Галбынхаа уул улсыг хүн ардыг баярлуулсан. Хамбогд суманд Дэ хүүхэнхүү, Уу Ёндон, Ч Аравжа, А Батмөнг, Г Аравтан сүрэн, Ц Эрэгдсэн, У Гончигдорж, Б Үл мэдэх, Р Таванжин, Т Очир, М Бүрүү, Г Найдан, Р их жаргал, Ц Ганд улаг, Д буян тогтох, Г төмөр мөх нарын олон сайхан үеийн уяачид Галбын улаг уяачдын холбооныхоо 20 жилийн түүхийг эртнээс өнөө хүртэл бүтээлчилсэнийг бахархан дурсахад сайхан байна. Аймгийн наадам болон аймгийн бүсийн наадмуудад энэ амар баясгалан Хэ Нэхит, Хэ Бадамсрэжид, У Ган төмөр, Б Дэндүү сам, Ц Бат тогтох, М Хашбаатар, А Дам Цэрэн, Т буян үлзий, Т Төвшинболт, Д Эрхэнбаатар, Ц Сайхан Дэлгэр, Данслын банд, Б Наранбаатар, О Батуулга, Б Бантхүү, Хэ Бадрах, О Хорос сүрэн, Б Отгонбаяр, З Батчулуун, Хэ Ганбаатар, Г Бом Эрдэнэ, Ц Идэр Зориг, Б Охинхүү, Хэ Бадамгаруу, М Оргил Эрдэнэ нарын олон сайхан залуу уяачид удам залуунжлан гарч ирж байгаад бахархгүй байхын аргагүй. Галбын хөлөг морин спорт уяачдын холбоо анхны галаа асааж 20 жилийн түүхийн тодорхой үеийг бүтээлсэж уяачид наадамчлалынхаа хөтөлбөрийг үнэлэх холбоог зохион байгуулалтанд оруулах бие даасан бүсийн баяр наадмуудыг хийх шинэ жилийн тогтмол тэмдэглэх тухайн жилийн шилдэг уяаж шилдэг морд шилдэг унаач өгөж шалгаруулан болсноос гадна морин аялал зохион байгуулах адуучин тэмцээн зохион байгуулах уяачид туршлагатай хүмүүстэй уулзалт зохион байгуулах гээд тодорхой бодит ажлуудыг хийж ирсний үр дүнд 2017 оныхоо ажлаар аймгийн шилдэг уяачдын холбоо Монгол улсын шилдэг уяачдын холбоогоор шалгарсан уяачид малчид бүхний минь хөтөлбөр бүтээл хамтын ажиллагааны үр шим байлаа. За энэхүү өмнөг аймгийн Хамбогд сумнаа зохион байгуулагдаж Галбын хөлөг мөргөн спорт уяачдын холбоо үүсгэн байгуулагдсны 20 жилийн өмнөг аймгийн зүүн бүсийн хурдан мөржийн уралдааны албан ёсны нээлтэн үйл ажиллагаанаас эрхэм үзэгчтэй охинд олдон харж байна. Баяр цэнгэл наадмыг нээж 20 жилийн бүрэлдэхүүнтэй Галбын хөлөг мөргөн спорт уяачдын холбооны тэргүүн аймгийн алдарт яаж Мегамрын Хашбаатар одоо үгэлээ. За энэ цаг мөчид одоо Галбын хөлөг мөргөн спорт уяачдын холбооны зүгээс за нутгийнхаа одоо нэр бүхий уяачдыг бас одоо Монголын мөргөн спорт уяачдын холбооны уяачийн алдар болон 20 жилийн хүндэт тэмдэг за мөн одоо эрдэнийн очир зэрэг одоо эрхэмдээ чиглэлээр шагнаж урамшуулсан торгон мөчийг үзэгчтэй охинд олдон харж байна. Өмнөг аймгийн Хамбогд сум гэдэг бол яахан аргагүй бас одоо эрдээр байсан эрдэм дөгс уяачид эрдэн дурдан уртуулаг мордорын алдартай ийм одоо сайхан нутаг байгаа. Монгол төрийн их барь цэнгэл наадмын түрүү мөгнө одоо энэ нутгаас тодорсон 2013 онд аймгийн алдарт уяаж нэргүүн амар баясгалан бол одоо хурдан хулдаагаан хан уулын хатан дуулын өвөө хүйн нөлөө хөдгийнхаа цэцэгд ногоо хөндөд төмний ихэн алтан жолоо өргөл давхгүйгээр төв аймаг үүсгэн байгуулагдсан 90 жилийн төвийн бүсийн хурдан мөрдийн уралдаанд аман хүзүүнд одоо хурдлуулж байна. Өнөө жил одоо уяачдын холбооны тэргүү Мегамрын Хашбаатар өмнөг аймгийнхаа бэр цэнгэл наадмад хурдан харж үтлэнгийн бас одоо төрүүлгсэн байгаа. Аймгийн алдарт уяад нэргүүн амар баясгалан бас одоо даян хөрөмбөрөө 2011 оны өмнөг аймаг үүсгэн байгуулагдсны 80 жилийн бэр цэнгэл наадмад төрүүлгээд давхгүйгээр говьшингийн нэшиг наадмад мөн одоо төрүүлгэж байна. Аймгийн алдарт уяаж хургаагийн нэхийт байна. Бас одоо хурдан хөнгөр азаргаа өмнөг аймаг үүсгэн байгуулагдсны 80 жилийн бэр цэнгэл наадмад болон говьшингийн хурд уралдаанд бас одоо айрыг хэдүүлж байсан.
2003 оны сумын наадамд 3-аар харигдаж, 2004 онд болсон сумын 80 жилийн ой наадамд 3-аар харигдаж, 2004, 2005, 2006 онуудын өвлийн наадамд завсаргүй 3 удаа төрүүлж, 2005 оны морины овооны наадамд 3-аар харигдаж, 2007 оны сумын наадамд 4-аар харигдаж, 2007 онд аймгийн төвд болсон говь шанх халахын томдон шиг наадамд 13 наснда 100 гарын хурдан азарганаас 17 дахиж аймагтан цогтвоо сумын уяач Батчулууны хөрөн азарганы дараа орж ирж байлаа. Саарл азарганы онцлог бол Хамбогд сумын 3 өвлийн наадам дараас нь төрүүлсэн бөгөөд Содбаатар хүү унаж ундаг, өөр хүүхэд унаж чадхааргүй долгион зантай анхны хөлсөөр онцгой уяамширт номхордог Хамбогд сумын хэмжээнд хамгийн олон хурдан тул төрүүлсэн Галбай морины түүхэнд онцгой говьяатай азаргаа гэж боддог. Тухайлбал 2006 оны өвлийн наадмаар Саарл азаргыг төрүүлэхэд өөрийнх нь төл Цомонгийн хайр гэдэг соёолон үрээ энэ наадмын соёолонд эцэгтэйгэн цуг төрүүлж ирж цоллуулж байсан. Төл ориг хайр үрээ даагандаа хордолж сумын наадамд ам төл сарт хар үрээ сумын наадамд 3 удаа харигдсан. Төл төвшингийн Саарл 2010 онд сургуулийн 70 жилийн ойн наадам Баяава суманд болсон улсын начин бах хүүгийн нэрмжит наадамд хоёуланд нь дараалан төрүүлсэн. Мөн төл хул дааганч бас энэ наадамд харигдсан. Төл шарга үрээ ориг хайр үрээ сумын наадамд дааган насандаа харигдж байсан. Ориг халтрын азарга 2017 онд говьлуу тайрхны тахилга Манлай сумын Төмөдөөний баяр хийсэн аймгийн бүсийн наадам тус төрүүлж 2018 оны энэ жилийн болсон сумын наадамд хавчиг азарга төрүүлсэн зэрэг нь өөрөө хурднаас гадна олон сайхан өр төр төрүүлдэг төл нь олноор хурдалсан ийм сайхан төлтөй азаргаа. Жиг болтугай та нартай баярлалаа. Энгөттэй уран бүтээл жингөттэй Өмнө их entertainment үзүүлж байна. Монгол эх орныхоо онгон байгалийн зэрлэг цэцэгсийн шимээр өрн дорны дэвшилтэт технологиг хослуулан үлэмж төгөлдөр бүсгүй танд зориулсан бүтээв. Талын цэцэгсээс таны харьсан. Bosch брэнд. Хөгжилтэй аялал компани. Та ажлын стрессээ тайлж, хамт олон эсвэл хайртай гэр бүлтэйгээ амралт зугаалгаар явах гэж байна уу? Тэгвэл хөгжилтэй аялал компани Бээжин, Шанхай, Хайнан, Тайланд, Вьетнам, Хөх хот, Жанжижи, Тэнгэрийн хаалга, Утай гүмбэг, Манжуур, Улаан-Уд, Итгэл хам, Байгаль нуур, Дубай аялах боломжийг олгож байна. Нүд сэргээж сэтгэл баясган байгаль, хүний гараар бүтээсэн гайхамшигыг харж зэрлэг амьтдтай зураг агуулж, заваар аядж, зүүдэнд жоромгүй зүйлтэй учрах болно. Бид таны цаг зав, мөнгийг хэмнэх, хамгийн хямд зардлаар гайхалтай сайхан аяллыг бэлэгдэх болно. Хөгжилтэй аялал компани. Холбогдуулалтаас 9940 77 24. Mix Travel компани Улаан-Уд байгаль нуур Итгэлт хамгийн аялалда намрын хямдрал зарлалаа. Аялын үн 220 мянга боллоо. Байгаль нуурын иргдээр амарч Улаан-Уд хотоор зугаалж Итгэлт хамбад мөргөх аялалда та бүхнийг урьж байна. 7 өнөө бүрийн пүрэв гарагт 3 шөнө 4 өдрийн тогтмол аялалтай. Та бүхэн анги хамт олон албан байгууллага найз нөхдөөрөө хамгийн хямд аяллыг сонгоорой. Аялах утас 88-3 93 9664 92 92. Mix Travel компани. Бидний хайртай бяцхан хүү Шинэхүүгийн моргил 9 сартай. Толгуур ясны хавдар, зүрхний ховдол хоорондын цойрхоо гэсэн маш хүнд онцтойгоор Япон улсад имжлүүлэхээр болж элэг нэгтэн Монгол түмнээс халуун сэтгэлийн дэм хүсч сэтгэлийн нүглэг нийтийн дуучдын хамтарсан тоглолтод та бүхнийг урьж байна. Тоглолт 2018 оны 9-р сарын 19-ний 19 цагт UB Palace-ын концертын их танхимд ганцхан удаа болно. Өдлийн театр, дундын бүсгүй, шуудраа. Түр өдөр маш олон найзууд ирсэн сайхан байна уу? Маш их баяртай. Хин орчрыг энэ апыг хийсэн. Хитэлийн ашиг хоёр надад байсан шүү. Шабаг би яг надаа. Агас. Өнгөрчрээ ийм зогссон байна. Билээ. Монголын өдөршний нэлийн соёлын төв ордонд 19 цагаас. Дундын бүсгүй шуудраа.
нэг харуна. Энэ үйл утаанаас хол байшиндаа тав тухтай сайхан үйлч мөрөө ямар арга байна вэ? Зөвхөн танаа байшин зориулсан халаалтын шийдлийг хамтдаа хийцгээе. Эхлээд танаа байшин дээр чи очиж бодит хэмжилт хий. Дараа нь танаа байшин зориулж мэргэжлийн шийдлийг гаргана. Бас бүрэн автомат цахилгаан зуух халаалтын системийг мэргэжлийн түвшинд хүснэ. Ингээд танаа систем бэлэн боллоо. Танд санал болгож буй хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж. Та алсын зайнаас гар утсаараа халаалтаа тохируулах боломжтой. Ай тухтай сайхан үйлчээрэй. Атморыг сонгосон баярлалаа. Сэрүүндинжид хатхын админ сингэрөгдө хотлыг эсгэж эхлэдэг. Зургийн өмшиг хурдан гүдгүүд зуза холбон доктон зунны талыг сэрээдэг. Усан хүүхдийн ононаар уяаш үнэ магнатины зүгшин хийц шүүжлаадаг. Тогтож ядсан хурдан гүдгүүд тоосон дундаа сууран гарах тодод идэхтэй үсгэдэндэг. За уутан дэлгэр Монгол эх орны минь алтан сайхан босгон болсон Өмнө Вангийн хам богд сумнаа зохион байгуулагдаж буй. Өмнө Вангийн хам богд сумын галбын хөдөлмөрийн спорт уясны холбоо үүсгэн байгуулагдсны 20 жилийн Өмнө Вангийн зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаан шүтлэн насны мөрдийн уралдаанаар үргэлжлэн үзэгчтэй ахын дөрж байна. За хурдан шүтлэн насны мөрдийн уралдаанд газар дугларсан 51 хурдан үрээ бүртгүүлээд өнөөдрийн хөр зангал наатан алтан доосон өргөж хөдөлгөөн шандас шалгахаар ийхүү гарааны зурхаар хөдөлсөн байгаа. За эдэн дотор өнөөжид Өмнө Вангийн хаан бэр зангал наатан болон Өмнө Вангийн хаан бүсийн уралдаанууд мөн одоо аймгийнхаа шигшмэл хурдан мөрдийн уралдаанд аяр идэл төрүүлсэн захтын хурдан үрээнүүд одоо олон хурамжуулсан байгаа. Тодруулах юм бол одоо хэдхэн хоногийн өмнө Өмнө аймгийн Баян овоо сумын зохион байгуулагдсан аймгийн зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаанд дөрүүлээд аймгийнхаа шигшмэл хурдан мөрдийн уралдаан болон аймгийнхаа бэр зангал наатан тус ур одоо аярагдсан Өмнө аймгийн зөвхөн сумын аймгийн алдарт байж Батмөнхийн зөвхөн хоногн одоо тогтсон сумын үеж Амгалан наатын эрдэнэ жаргалын хурдан цоохор одоо мордсон байгаа харагдаж байна. Өнгөрсөн жил Өмнө аймгийн зөвхөн сумын бэр зангал наатан дөрүүлээд аймгийнхаа бэр зангал наатан аман хүзүүн дуртаж өнөөжид Гасын газрын овийн бүсийн хурдан мөрдийн уралдаанд үзүүрийн үрээнүүдтэй уралсаар байгаа айр ярганаар удалсан Өмнө аймгийн зөвхөн сумын үеж инх сайхны эрх үеийн хурдан хул үрэг аймгийн алдарт бай дунд аймгийн үлдээ сумын дэмжиг зоодлын эрдэнэ болон одоо хойч хурдлуулж байгаа эрх үеийн үеж одоо 2 жураа мартуулсан байгаа харагдаж байна. За гэх мэтлэн бол одоо ер нь олон зуутай хурдан хөлгөөд өнөөдрийн хөл зангал наатан одоо хүлгийн шандас шалгахаар дарааны зурхаар өөнийхөө одоо хөдөлсөн. За шүтлэн насны мөрдийн уралдаанд 51 хурдан үрээ одоо бүрдүүлсэн байгаа. Өнөөдөр одоо Өмнө аймгийн хам богд сумын галбын хөдөлмөрийн спорт уясны холбооны дөрвөн аймгийн алдарт байж Мягмарын Хашбаатар бол одоо Өмнө аймгийн хам бэр зангал наатан шүтлэн хар үрээгийн төрүүлсэн гэдгийг одоо үзэгчтэй ахындаа дөрөв дуулгасан байгаа. Өмнө аймгийн хам богд сумын уяачид бол одоо аймагтан болон аймаг бүсийн уралдаан Засын газрын бүс улсын их бэр зангал наадмаас уртл аяр гэдрүүтэй одоо сайхан наадаж за ер нь одоо Өмнө аймагтан бол одоо хурдаараа бас одоо мэдэн дээгүүрт одоо эренблэгдэж байгаа ийм одоо сайхан нутаг бол яахан аргагүй Өмнө аймгийн хам богд сумаа ингээ хам богд сумын зохион байгуулагч Өмнө аймгийн зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаан галбын хөдөлмөрийн спорт уясны холбоо үүсгэн байгуулагчны 20 жилийн бэр зангал наатан за хурдан шүтлэн насны мөрдийн уралдаанаар үргэлжлэж за хурдан шүтлэн насны мөрд төхөөрөмжөндөө бол одоо гүйцэд сайхан хурж байгаа дөргөн мөчийг үзэгчтэй ахын дэлтэн харж байна. За хуржидоо Өмнө аймгийн хам богд сумнаа зохион байгуулагдаж буй аймгийн алдарт байж Мягмарын Хашбаатар тэргүүнтэй галбын хөдөлмөрийн спорт уясны холбоо үүсгэн байгуулагчны 20 жилийн Өмнө аймгийн зүүн бүсийн хурдан мөрдийн уралдааны хурдан шүтлэн насны мөрд гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан хэрэглээ. Газар газрын хурдан шандас 51 дүмэн эхүүд ийхүү гандар өмнө дураагаараа газар өмбөрдөн энэ их уралдааны тэнгэр дор алтан доосон өргөж галбын удам шаргал хөндөгөр шандас шалгаж байгааг одоо үзэгчтэй дэлтэн харж байгаа. За ингээ 3 дээр гараад ирсэн ногоон зэжнэтэй сайхан дэлтэй харуу бол одоо Өмнө аймгийн зөвхөн сумын яаж инх сайхан эрх үеийн хурдан харуу гарч ирсэн уршилж байгаа гэдэгтэй ахын харлаа. Өнгөн дээр одоо сайхан саарал үрээ гараад ирсэн уршилж байгаа Өмнө аймгийн хам богд сумын жавхлан дугийн уяаж хорол зургийн хурдан саарал үрээ Өмнө аймгийн хам богд сумын яаж дөрсөн мэн матмөнк одоо уяжлагыг харуулж байгаа. За ингээ хорол зургийн хурдан саарал үрээ бол одоо хурдан шүтлэн насны мөрдийн уралдааны өнгөн дээр одоо сайхан гараад ирсэн уршилж байгаа гэдэгтэй ахын харж байна. Өмнө аймгийн Баян овоо сумын аймгийн алдарт бай Тэрэмбэлийн буйн нэмгэгчний хөө мандах эрдний хурдан зоогоор нэг 10-ын багцаагаар гараад ирсэн мөн одоо уршилж байгааг үзэгчтэй ахын одоо дэлтэн харлаа. За ингээд үзүүрийн
хэдэн үрээ одоо ер нь тун дөрөнгөн байгаа харагдж байна. Хийн дээр яваад байгаа цагаан өсөн намгатай сайхан засмалтай хэрвээ баян уугийн мөсийн уралдаанд аяр гэсэн өмнө вангийн баян овоо сумын үе цогномхийн ууган бэрийн хурдан хэрвээ мөн одоо гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. Мөн одоо цогномхийн ууган бэрийн хурдан мөлөөжгтэй дээр дөрөв дээр гараад ирсэн цэнхэр зэжнэтэй уршилж байгаа үзэгчтэй охин одоо харлаа. Ахаад одоо сайхан улаан шар зэжнэтэй сайхан зэр дээрээ одоо гараад ирсэн өмнө вангийн хамбог сумын гавлуудгийн үе 5 жингийн баян мөрцийн хурдан зэр дээр байгаа харагдлаа. За нэг номертэй цэнхэр уцтай үхэтэй зэжнэтэй сайхан зэр дээр одоо хөнгөн дээр гараад ирсэн өмнө вангийн баян овоо сумын үе ванчгийн мөнгөтэй хурдан зэр татсан үрээ хурдан шүтэнсний мөртийн уралдааны хөнгөн дээр гараад ирсэн бол өмнө вангийн зөвхөн сумын үе Инглис сайхны эрх хоёрын хурдан харуурын ам хөзөөндээр за өмнө вангийн хамбог сумын жавхан тугийн үеж Торол сүрэнгийн хурдан саардраа айргийн урав дээр гараад ирсэн уршилж байгаа. Энэ айргийн дөрөв дээр одоо гараад ирсэн адраган дэлтэй сайхан бор үрээ одоо тэг 2 номертэй мөрсөн өмнө вангийн хамбог сумын гавилуугийн үеж Батсангилийн Ямбалдорчийн хурдан бор үрээ одоо гарч ирсэн 4 рүү орж ирсэн байна. Хамгийн задлаар нь улаан зэжнэтэй сайхан хар үрээ одоо гараад ирсэн урьдчилаад байгаа дунд вангийн үлдээ сумын үеж сав өдөржин дөрвшингийн хурдан бор үрээ гарч ирсэн байна. Өмнө вангийн зөвхөн сумын ангин алдарт яа наран цэцгийн алдар жаргалын хурдан ногоон үрээ одоо тэр дундад бор зэжнэтэй гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. За хар ногоон зэжнэтэй ногоон утастай хүүхэд унсан сайхан бор үрээ одоо гараад ирсэн уршилж байгаа. Өнөөдрийн нааданд нэлээд дээгүүрхэн одоо урьдчилаад байгаа харагдаж байна. Энэ бол одоо Торон вангийн мандах сумын үеж ариун гэрлийн эрдэнэ хүүгийн хурдан бор үрээ гарч ирсэн уршилж байгааг үзэгчтэй хахан харж байна. Өнөө жил одоо өмнө вангийн хамэр зингээл нааданд харагдаад мөн одоо өмнө вангийн шигшүүн хурдан мөртийн уралдаанд харагдаж баян уугийн мөсийн уралдаанд түрүү мөнгөний дурдсан эрдэнэ жаргалын хурдан зоогороо гарч ирсэн уршилж байгаа харагдаж байна. За ингээ хурдан шүтэн насны мөртийн уралдаанд өмнө вангийн баян овоо сумын манчгийн мөнгөтэй хурдан зэр талцсан үрээ хөдөлсөн хэвээрээ. Өмнө вангийн хамбог сумын жавхан тугийн үеж хорол сүрэнгийн хурдан саардраа гарсан цагаасаа их сайхан дархан дуралдаад байгаа. Ягаан зэжнэтэй сайхан зэрдээ энэ өмнө вангийн мандаа сумын ангин алдарт үе шарын утган эрдэнэ өшөөрлөж байгаа өмнө вангийн мандаа сумын үеж жанжин батлагрын хурдан цагийн үрээ гарч ирсэн уршилж байгаа. Өмнө вангийн зөвхөн сумын үеж амгалан баатан эрдэнэ жаргалын хурдан цоогор сая одоо манай зургадачийн дуранд харагдаад өнгөрлөө. За ингээд арын үрээнүүдийг одоо үзэгчтэй охиндоо захин оруулж байгаа. Өмнө вангийн хамбог цумнаа зохион байгуулагдаж буй галбын хөдөлмөрийн спорт вэшлинг холбоо үүсгэн байгуулагдсны 20 жилийн аймгийн зүүн бүсийн хурдан мөртийн уралдаан хурдан шүтлэн насны мөртийн уралдаан гарааныхаа 6 газарыг цуул бол одоо нэгэнтээ захин задарсан байгаа. Ингээд үзэгчтэй охиндоо хурдан шүтлэн насны мөртийн уралдааны дундхан дүүрэн дээр явж байгаа атуунуудыг одоо захин оруулж байна. За өмнө вангийн хамбог цум өнөө жил одоо хожуухан нуншлаг болсон гэдэж газрын гарт одоо тун захинтай байгаа юм байна. Намрын сайхан нар ясан наргаар өдрөөдөд уяшны холбоо үүсгэн байгуулагчныхаа 20 жилийн амбар зингэл наадмыг өргөн дэлгэр одоо сайхан зохион байгуулж за 3 аймгийн 22 сумдын эрдэм төвсөө яачид эрдэнэ турдан урсуулдаг мөртөөгөө өрөлцөн гэсэн үнэхээр одоо өргөн дэлгэр сайхан наадам энэ Монгол эх орны минь алтан сайхан босгон болсон галбын шаргалгавд одоо зохион байгуулагдаж байгаа нэ. За 119 номертэй мөрдсөн цагаан зооны нэтэй сайхан хүрэн цэгийн өрөө одоо нэг 20 хэдийн бүрэн дээр гараад ирсэн уршилж байгааг үзэгчтэй хахан харж байгаа. За зарим үрээнүүдийн одоо номернууд одоо төдийлэн сайн харагдаж өгөхгүй байгаа учраас энэ үрээнүүдийг одоо сайн таньж өгөхгүй байна. За ингээд дундхан бүрэн дээр явж байгаа үрээнүүдийг үзэгчтэй хахандаа одоо сайхан харуулсан. Өмнө аймгийн хамбог цум гэдэг бол одоо 13-ны ардын дөрөв их үйл зингэл наадам даагдруулсан нутаг гэдгийг одоо үзэгчтэй хахандаа дуулгасан байгаа. 2011 оны говьшинкийн нэшиг наадам болон говийн бүсийн одоо өмнө аймаг үүсгэн байгуулагчны 80 жилийн амбар зингэл наадмын соёлын насны мөртийн уралдааны түрүү мөнгөний одоо өмнө аймгийн хамбог цумаас одоо тодорч байна. Тодруулах юм бол одоо нэргэн өмөр өсөлтөнгийн хурдан баян хөрөмөр одоо соёлын наснаа говийн одоо 2 том нэшиг наадам тулсад төрүүлж өгсөн гэдгийг үзэгчтэй охин бол одоо сайн мэднэ. За энэ хэдэн гүрээнийх нь өнгөн дээр өнөө жил одоо Говьсөнбөр аймгийн хаврын бүсийн хурдан мөртийн уралдаан Уян давгийн нааданд айргийн давд урдуулсан өмнө аймгийн зохицын сумын уяач Мөнхбүрийн Атиаватрын хурдан хар үрээ одоо гарч ирсэн уршилж байгаа болтой байна. Мөнхбүрийн Атиаватрын хурдан хар үрээ харин хэдэн гүрээнийх нь өнгөн дээр гараад ирсэн байгаа. Мигмарын хашватрын өнгөрсөн жил одоо тун урдан байсан хурдан хээр даахт нь одоо тун адилхан үрээ одоо харин хэдэн гүрээний өнгөн дээр одоо гараад ирсэн захин уршилж байгааг үзэгчтэй хахан гарлаа. Хөтөлж уралдаад байсан Ванчи Мөнхбүрийн хурдан дээр дээр жоохон хойшилсан байна. За энэ хоёр одоо цоогор үрээний өнгөн дээр яваад байгаа үрээ бол одоо өмнө аймгийн баян осмын үе тэрэн бэлэн баян нэмгэгсний хөө мандах эрдний хурдан цоогор мөн одоо сая харагдаад өнгөрлөө. За энэ дэлгэсний харагдаж байгаа хоёр үрээний өнгөн дээр яваад байгаа ягаан зэжнэтэй зэр дээр өмнө аймгийн мандаа осмын үе жанжин батлагрын хурдан зэр дээр ангин алдарт үе шарын утган эрдэн гэдэг залуу уяасдаг даруулж байгаа. За дорн аймгийн 70 жаргалан сумын ангин алдарт үе манцуудын эрдэн зөвхөн чулуун зүрхийн хурдан зэр дээр энэ дөрвөн үрээний хамгийн ард талд нь гарч ирсэн байна. Өмнө аймгийн баян осмын үе цогномхийн ууган бэрийн хурдан хэрэг өнгөлсөн хэвээр яваад байгаа энэ хэдэн үрээний өнгөн дээр за ам хөдөн дээр нь яваад байгаа сайхан хүрэн зэр дээр одоо гараад ирсэн ууштай байгаа. За энэ хүрэн зэр дээр өнөөдрийн нааданд бас л одоо мэдэн дээгүүрхэн уралдаг таамагтай байсан ийм одоо хурдан үрээ байгаа. За энэ нөгөө өмнө аймгийн мандаа сумын үе жанжин батлагрын хурдан цэгийн үрээ одоо ууштай байгаа. Өмнө аймгийн баян овоо сумын үе цогномхийн ууган бэрийн мөлөөжгтэй хурдан зэр дээр баян овоогийн бүсийн уралдааныг хөдөлж уралдаж байгаа 6 турдалж байсан ийм одоо хурдан үрээ байгаа. Дорн аймгийн 70 жаргалан сумын ангин алдарт яаж манцуудын эрдэн зөвхөн чулуун зүрхийн хурдан өрөн үрээ сая одоо харагдаад өнгөрлөө. Мөн одоо Гавлуудгийн Батсангилийн Ямбалдорчийн хурдан бороо тархин дурлаж байгаа жаахан хойшоож байгаа шиг байна.
За энэ эдэн үрээний хамгийн наадалд нь яваад цагаан усан намгатай сайхан цээжнэтэй борор яваад одоо Дорнов аймгийн мандах сумын яаж ариун гэрлийн эрдэнэ хүүгийн хурдан боророо. За өнгөний хоёр шүтлэн өнөөдрийн нааданд одоо ер нь мэдэн сэрэгэн тасарсан байгаа да. Дундуу аймгийн үлдээ сумын аймгийн алдарт яаж дэмжиг цоотлын эрдэнэ болгоны хөөжрлуулж байгаа өмнө аймгийн зохицын сумын яаж инх сайхны эрх хоёрын хурдан хар урын хол урын одоо хоёулаа өнгөн дээр гараад ирсэн байгаа. За хамаа үзүүн дээр яваад хол урын өнгөрсөн жил өмнө аймгийн зохицын сумын мэрцэнгэл нааданд дөрүүлээд өмнө аймгийн мэр нааданд хамаа үзүүн дурдлаад Дорнов аймгийн зүүн бүс өргөн сумын төвшин сүмбэр уулын лаглыг хөрцөнгөл нааданд аяр гидсэн. За өнөө жил одоо засгийн газрын говийн бүсийн хурдан мөрдийн уралдаанд ам хөзүүн дээр тууж уралдсаар байгаад ойрхон гэж унжаад одоо айргийн ярахнаар хурдалсан ийм одоо хурдан үрээ байгаа. Сүхбаатар аймгийн халдсан сумын угшилтай ийм одоо хурдан үрээ. Дэмжиг зоодлын эрдэнэ болгоны алдарт их даншиг цагаан газрынхын төрсөн дүү ийм одоо хурдан үрээ байгаад өмнө аймгийн зохицын сумын аймгийн алдарт яад наран зүтгийн алдар жаргалын хурдан ногоон үрээ хийн дээр одоо өршилж байгаа харагдаж байна. Өмнө аймгийн зохицын сумын аймгийн алдарт яад Батмөнхийн тогтцоо өөж хурдлуулж байгаа зохицын сумын үеаж амгалан маатын эрдэнэ жаргалын хурдан зоогороо ари хэдэн үрээнийх нь өнгөн дээр байгаа. Энэ хэдэн үрээний өнгөн дээр өмнө аймгийн баян овоо сумын цог нэмхийн ууган мэрийн хурдан хэрвээ гарч ирсэн өршилж байгаа. Өмнө аймгийн зохицын сумын угуул дундуу аймгийн онцгой байдлын газрын дараагаар за Мөнхбөрийн Эдийн баатрын хурдан харуураа энэ хэдэн үрээний хамгийн гардалд орж ирлээ. Сүхбаатар аймгийн Асгат сумын аймгийн алдарт сам гэдэг хүний унган атуу өмнө аймгийн шигшүн хурдан мөрдийн уралдаанд айргийн урд урдлаад өнөө хавар одоо говьсөмбөр аймгийн хаврын бус уян давгийн уралдаанд мөн одоо айргийн тав дурдсан хурдан үрээ байгаа. Мордөргөнгүүд өнгө аваа гарч ирсэн өмнө аймгийн хамбог сумын жавхлан дугийн уяаж хорол зүрэнгийн хурдан саардураа энэ гурван үрээний хамгийн гардалд нь бол баян овгийн бүсийн уралдаанд өнөө жил харагдсан аймгийн алдарт яаж өмнө аймгийн зохицын сумын наран зүтгийн алдар жаргалын хурдан ногоон үрээ ус одоо гараад ирсэн өршилж байгаа. За энэ дэлгэсний харагдаж байгаа хоёр өрөөнийх нь өнгөн дээр өмнө аймгийн зохицын сумын үеаж амгалан маатын эрдэнэ жаргалын хурдан цоогроо гараад ирсэн байгаа. Өнгөрсөн жил унган хурдан хээр дагаа улсын хөрзөнгөл нааданд харагдуулсан аймгийн алдарт үеаж Батмөнхийн тогтцын унган адуу тогтох алдарт одоо уяа салгийн даруулж байгаа. Өнөө жил аймагтан харагдаад аймгийнхаа шигшүүн хурдан мөрдийн уралдаанд харагдаад Баян овгийн бүсийн уралдаанд төрүүлсэн ийм одоо хурдан үрээ байгаа. За та талд нь яваад бор үрээ бол одоо Дорнов аймгийн мандах сумын үеаж ариун гэрлийн эрдэнэ хүүгийн хурдан бор үрээ. За энэ бол одоо Дорнов аймгийн мандах сумын самдан боруудын угшилтай ийм одоо хурдан үрээ. Говьсөмбөр аймгийн мэрцэнгэл нааданд аяр гидсэн юм одоо хурдан үрээ байгаа. За ингээд дөрөв төвдөр гараад ирсэн хоёр үрээг үзэгчтэй охиндоо одоо харуулсан бол өнгөний хоёр үрээний байр солигдсон байна. Нэг уяачи нэг үний одоо хоёр үрээ гараад ирсэн байгаа. Дундуу аймгийн үлдсэн сумын аймгийн алдарт яа дэмжиг цоодлын эрдэнэ болгоны өөж хурдуулж байгаа өмнө аймгийн зохицын сумын үеаж инх сайхны эрх хоёрын хурдан хул үрээ бол одоо өнгөн дээрээ сайхан гарч иржээ. За хул үрээ өнөө авар одоо Төв аймгийн сэргэлэн сумын зохион байгуулагдсан түмний хурд уралдаанд одоо түрүүмгээд урдалсан. Улсын хэр цэнгэл нааданд 10 гаргаж хурлаа. Засгийн газрын говийн бүсийн хурдан мөрдийн уралдаанд туж сайхан дархин дурлцаар байгаад айргийн ярахнаар удалсан ийм одоо завтай хурдан үрээ өнгөрсөн жил өмнө говьд ам үзүүлсэн цогцыг дөрүүлсэн. За арын хоёр үрээнийх нь өнгөн дээр яваад байгаа бор үрээ Дорнов аймгийн мандах сумын ариун гэрлийн эрдэнэ хүүгийн хурдан бор үрээ бол одоо шилийн борнууд угшилтай мандахын самдан борууд угшилтай ийм одоо хурдан үрээ байгаа. Өнгөн дээр Дорнов аймгийн өмнө аймгийн зохицын сумын уяаж амгалан маатын эрдэнэ жаргалын хурдан цоогор одоо гарч ирсэн өршөж байгаа. Өмнө аймгийн зохицын сумын угуул дундуу аймгийн онцгой байдлын газрын дараагаар Мөнхбөрийн Эдийн баатрын хурдан харуураа гарч ирсэн. Сүхбаатар аймгийн Асгат сумын хамын унган адуу ингээ хязгаарлан насны мөрд шүтлэн насны мөрдийн уралдаанд барианд орж иж байгаа торгон мөчийг үзэгчтэй охин дэлтэн гарч байгаа. Өнгөн дээр юм бол одоо эрх хоёрын хурдан хулуураа. За зөв талаар нь өмнө аймгийн зохицын сумын үеаж амгалан маатын эрдэнэ жаргалын хурдан зоогроо орж ирсэн. За уруу дортон хулуураа байгаа ингээ эрдэнэ жаргалын зоогроо дөрүүлж инх сайхны эрх хоёрын хурдан хулуураа ам хөзөнд хурдалж хар үрэн айргийн уруу хурдаллаа. За эргийн дөрөв дундуу аймгийн үлдсэн сумын аймгийн алдарт яа дэмжиг зоодлын эрдэнэ болгоны өөж хурдуулж байгаа. Өмнө аймгийн зохицын сумын үеаж Мөнхбөрийн Эдийн баатрын хурдан харуураа хурдаллаа. Аймгийнхаа шигшмэл урдан мөрдийн уралдаанд айргдсан говьсөмбөрийн хаврын бүсэд мөн одоо айргдсан үрээ байгаа. Айргийн давдын Дорнов аймгийн мандах сумын үеаж ариун гэрлийн эрдэнэ хүүгийн хурдан бор үрээ хурдаллаа. За 6-гийн үрээ энэ Дорнов аймгийн 70 жаргалын сумын эрдэнэ зүтгийн жолон зүрхийн хурдан хүрэн үрээ хурдаллаа. Наран зүтгийн ард жаргалын ногоо үрээ 7 хурдаллаа. Жавхлан дугийн хорол зүрэнгийн хурдан саард үрээ 8 хурдалсан бол өмнө аймгийн баян овоо сумын үеаж цог нэмхийн ууган мэрийн хурдан хээр үрээ одоо 9 хурдалж байгааг үзэгчтэй охин харж байна. За 10 үрээг одоо бүгдээрээ хамтдаа харъя. Өмнө аймгийн мандаа сумын бүндийн утгын жолооны хурдан хүрэн үрээ түрүүн дархин дурлаад байсан. Энэ бүндийн утгын жолооны хурдан хүрэн үрээ байсан байна. Шарын утгын эрдний өөж хурдуулж байгаа Жанжин Батлагрын хурдан зэвдрээ бас одоо нэлээд дээгүүрхэн ороо авчиг боллоо. Өмнө аймгийн зохицын сумын амгалан матрын эрдэнэ жаргал гэдэг. За морныхоо удам өгсөл амжилтын тухай ярихгүй юу? За энэ өмнө аймгийн зохицын сумын аймгийн алдартай Батмөнхийн тогтох гэж хүний унган адуу байна. Одоо бэлгэн нөхсөд одоо энэ жил аймгийнхаа нааданд харагдаад аймгийнхаа 4 дахь үстэй орж ийн 2 төрөлөө 2 харигдчихэ. За баярлалаа. Наадам сайхан болж байна. Тэгээд 3 шүдэл үрээ мордууллаа. 2 3 4 ирлээ. 2 нэгнийх нь манай хүрэн эрх хоёрын нэр дээр хол үрээ хар үрээ хоёр явсан. Нэг нь Адиатар гэдэг одоо Дундгой аймгийн онцгой байдлын дараа гарагдсан манай цэцгийн нэг найзын үрээ гомаа.
Аа намайг Дорногов аймгийн Мандалсан мөрөд Эрдэнэ хүү гэдэг хүн байна. Мөрнийхөө удаа мөчлөө амжилтын тухай ярихгүй. Миний бор Мандалсан самдан бороод өгчлээ. Миний өөрөө унгаад байгаамаа. Энэ жил яаж оролцсон? Энэ жил говьс мөрийн наадамд нэг харагдаад тэгэл энэ дэрж харагдсан да. Цогццээ сумын үеч Дэмчиг заадлын Батэрдэн аймгийн алдартай яач. Хар үрээ маань өмнө говийн цогццээ сумын үеч Адиа Баатрын хар үрээ гэж үрээ байна. За танд яаж уралдсан мөрний амжилтаар ярихгүй та. За энэ говьс өмбөрт болсон аймгийн бүсийн уралдаанд энэ жил тавуулсан. Хавар. Тэгээд өмнө говийн шигшмэл хурдад сая айргийн 3 тавьсан. Тэгээд энэ дээрээ 4 тавьлаа айргийн 4. За энэ хүү өмнө говийн хамбогд сумнаа зохион байгуулагч Хамбогд сумын галбын хөдөлмөр мөрөн спорт уяшны холбоо үүсгэн байгуулагдсны 20 жилийн өмнө аймгийн зүүн бүсийн хурдан мөрдийн уралдааны хурдан шүтлэнгийн уралдаанд төрүүлж харагдсан хурдан хөлгөөдийн алдар цолыг доож шагналыг гардуулан өгж өргөж байна. Түрүү мөнөд урдалсан цогцын сумын уяаж Амгалан баатарын Эрдэнэ жаргалын хурдан цоогруу нэвшинлэг аймгийн алдарт уяаж хургагийн нэхэд одоо гардуулан өгж өргөлээ. За шүтлэн насны мөрдийн уралдааныг Хамбогд тээвэр логистик компани ивент тэтгэн зохион байгуулж байгаа гэдгийг эрхэм үзэгч та бүхэндээ дахин дуулгах зүйтэй байхаа. Ингээ шүтлэн насны мөрдийн уралдааныг ивент тэтгэн одоо зохион байгуулж Хамбогд тээвэр логистик компани хамт олон бас одоо хурдан шүтлэн насны мөрдийн уралдаанд төрүүлж харагдсан хурдан хөлгөөдийн байшинлыг гардуулан өгж өргөж байна. Өмнө аймгийн цогцын сумын уяаж Амгалан баатарын Эрдэнэ жаргалын хурдан цоогруу одоо дөрөв мөнөд урдалж цогцын сумын уяаж инх сайхны эрх хоёрын хурдан хул урын амын хөзөнд урдалж хар урын одоо хайргийн 3 дурдалсан бол цогцын сумын уяаж Мөнхбүрийн Адиа баатарын хурдан хар урын хайргийн 4 дурдалж Дорногов аймгийн Мандалсан сумын уяаж Ариун гэрлэн Эрдэнэ хүүгийн хурдан бороо хайргийн 5 тус урдлан уйсан эзэн онцон хүүхэд наадамчин олноо байсгалаа. Ингээ хурдан шүтлэн насны мөрдийн уралдаанд төрүүлж харагдсан хурдан хөлгөөдийн алдар цолыг дуудаж шагналыг гардуулан өгж баяр хүргэлээ. Төмний их entertainment үзүүлж байна.
За хөрчидөө өмнө аймгийн хамбогд сумнаа зохион байгуулалт гэдэг чинь галбын хөдөлмөрийн спорт уяжлын холбоо үүсгэн байгуулагчны 20 жилийн аймгийн зүүн бүсийн хурдан мөрдийн уралдааны хурдан даангараныхаа зургаагаас нэгэн дэрэг сайхан эргэж газар газраас төвлөрсөн 50 гаруй хурдан шандас ирээдүйн өмнө өгөхөд өнөөдрийг хөрц ингээл наад нь алтан доосон өргөж хөлгийн шандас шалгаж байгааг үзэгчтэй охин дэлтэн харж байна. Улаан зэжнэтэй сайхан хээр өдөгдөө гараад ирсэн Дорн аймгийн далан жаргалан сумын аймгийн алдарт байж Манцүйтийн эрдэн зөвтгий чулуун зүрхийн хурдан алагдаа гараад ирсэн уршилж байгааг үзэгчтэй охин харж байна. 15 номертэй марцсан засмалтай сайхан хонгордаг хамгийн наадлаар үржлээд байгаа өмнө аймгийн хан хонгор сумын яаж Оммын Матуйгийн хурдан хонгордаг гарч ирсэн байна. Цаадлын хэдэн дагных нь өнгөн дээр яваад байгаа цэжнэтэй ногоон хувцастай үхэтэй засмалтай сайхан зураг шиг хардаг бол өмнө аймгийн хамбогд сумын Баянбагийн сумын алдарт байж хамбогд хурд компани зэрэг Батүлцийн Рамбаатын хурдан хардаг өнгөн дээрийн одоо сайхан гараад ирсэн уршилж байгааг үзэгчтэй охин харж байна. За хамгийн наадлаар одоо сайхан сааралдаг уршилдаг өмнө аймгийн Баян овоо сумын яаж цогномхийн уган бэрийн хурдан сааралдаг араас одоо цоролдож ирээд өдөр хэдэн дагтай нийллээ. За 3 дээр яваад байгаа сайхан хонгордаг бол одоо өмнө аймгийн хамбогд сумын Баянбагийн уяж Эрдэнэбаатарын нэмлэгийн хурдан хонгордаг одоо гарч ирсэн уршилж байгаа өмнө аймгийн Баян овоо сумын яаж цогномхийн уган бэрийн хурдан сааралдаг өнгөн дээр өмнө аймгийн хамбогд сумын Баянбагийн сумын алдарт уяж хамбогд хурд компани зэрэг Батүлцийн Рамбаатын хурдан хардаг ам хүзүүн дээр гараад ирсэн уршилж байна. Ари хэдэн дагных нь өнгөн дээр сайхан хэрдэг одоо гараад ирсэн уршилж байна. Энэ бол одоо Дорн аймгийн мандах сумын уяж ариун гэрлийн эрдэнэ хүүгийн хурдан хэрдэг шүтлэн насны мөртийн уралдаанд хурдан бүрээгийн айргийн давд дурлуулсан эрдэнэ хүүгийн хурдан хэрдэг айргийн урал дээр гараад ирсэн уршилж байгаа. Айргийн дөрөв дээр гараад ирсэн сайхан шаргадаг энэ өмнө аймгийн мандах сумын аймгийн алдарт уяж шарын утган эрдэнэ хурдан шаргадаг гарч ирсэн байна. Дорн аймгийн далан жаргалан сумын аймгийн алдарт уяж Манцүйтийн эрдэнэ зөвхөн чулуун зүрхийн хурдан хэрдэг айргийн давд дээр гараад ирсэн уршилж байгаа. За ингээд 2017 оны Монгол улсын шилдгийн шилдэг салбар холбоогоор шалгарсан галбын хөдөлмөрийн спорт уяжлын холбоо үүсгэн байгуулагчны 20 жилийн өн барьсан гэл наадмын хурдан дагны уралдааны 5-6 дээр явж байгаа хоёр дагийг үзэгчтэй охинд харуулж байгаа. Хамбогд сумын Баянбагийн уяж Эрдэнэбаатарын нэмлэгийн хурдан хонгордаг одоо саадлаар нь дуулсан байгаа. Энэ хэдэн дагны дундал цэжнэтэй сайхан зэрдэг гараад ирсэн. Дунд аймгийн хөлзөө сумын уяж Бүрнээ Сэдийн Галбаатарын хурдан зэрдэг гарч ирсэн байна. За мөн одоо шар цэжнэтэй сайхан хардаг одоо гараад ирсэн уршилж байгаа. Дунд аймгийн хөлзөө сумын уяж Шатрын Жаргал дөржийн хурдан хардаг мэдэн дээгүрхэн сайхан гараад ирсэн уршилж байгааг сая манай зөвлөлийн дөрөнд одоо үзэгчтэй охин харлаа. За ингээд хурдан дагны уралдаанд газар газар төвлөрсөн 50 гаруй хурдан шандас ирээдүйн өмнө өгөхөд гарааныхаа зурхаагаас зэрэг сайхан иргсэн байгаа. Дундхан мөрөн дээр явж байгаа дагнуудыг үзэгчтэй охинд харуулад эргээд одоо үзүүрийн дагнуудыг харуулъя. Өмнө аймгийн хамбогд сумаас одоо олон сайхан аймгийн алдарт уяжад одоо төрөн гарсан байдаг. Энэ хамгийн наадлаар одоо сайхан халзан дагуурчлаад энэ өмнө аймгийн хамбогд сумын уяж Сэрэн-Дөржин Батултын хурдан бар халзан даг гарч ирсэн байна. Мөн одоо өмнө аймгийн хан хонгор сумын Булган эрдэнэ билгөөний хурдан харалзан даг байгаа харагдлаа. Энэ гурван дагны хамгийн ард талд яваад байгаа хар дагууд одоо Дунд аймгийн хөлзөө сумын уяж Шатрын Жаргал дөржийн хурдан хардаг гараад ирсэн байна. За цаад талд нь дахиад одоо Дунд аймгийн хөлзөө сумын уяж Бүрнээ Сэдийн Галбаатарын хурдан зэрдэг гарч ирсэн. Өнөө жил одоо 8 уралдаж 8 хэрэгт төрүүлж байгаа ийм одоо хурдан даг байна те. Энэ хэдэн дагных нь өнгөн дээр өмнө аймгийн хамбогд сумын Баянбагийн уяж Эрдэнэбаатарын нэмлэгийн хурдан хонгордаг гарч ирсэн уршилж байгаа. За өнгөн дээр бол одоо өмнө аймгийн Баян овоо сумын аймгийн алдарт уяж цогномхийн өмнө эрдэнэ одоо хурдан сааралдаг гараад ирсэн. Түүний төрсөн ах ууган бэрийнх нь одоо нэрний сааралдаг бол одоо хурдан дагны уралдааныг хөдөлсөн хэвээрээ урьдчилаад байгаа. За ам хүзүүн дээр Дунд аймгийн хөлзөө сумын уяж Шатрын Жаргал дөржийн хурдан хардаг араас дуулаад одоо нэвхэн шиг дуулаад ам хүзүүн дээр орж иж байгаа үзэгчтэй охин харж байна. Дөрөв давын багцаан дээр өмнө аймгийн хамбогд сумын галбын хөдөлмөрийн спорт уяжлын холбооны тэргүүлэгч шүү Баянбагийн сумын алдарт уяж хамбогд хурд компани зэрэг Батүлцийн Рамбаатарын хурдан хардагаас одоо гараад ирсэн уршилж байгаа. За энэ одоо дэлгэсний харагдаж байгаа гурван дагных нь өнгөн дээр Дунд аймгийн хөлзөө сумын уяж Бүрнээ Сэдийн Галбаатарын хурдан зэрдэг одоо гараад ирсэн уршилж байгаа. Дорн аймгийн далан жаргалан сумын уяж Манцүйтийн эрдэнэ зөвхөн чулуун зүрхийн хурдан хэрдэг алагдаа мөн одоо гарч ирсэн уршилж байгаа. За Дорн аймгийн далан жаргалангаас бас л одоо ер нь газрын хожиг туулан байж ирсэн байна. За ам хүзүүн дээр гараад ирсэн сайхан шаргадаг бол өмнө аймгийн мандаа сумын аймгийн алдарт уяж Шарын утган эрдэнэ хурдан шаргадаг юм байгаамаа. За шаргадаг бол одоо яахан аргагүй хурдан байгаа даа. Өмнө аймгийн мандаа сумын Цэрэн нэдэмдийн Эрдэнэбаатарын хурдан дэвтэрийн төл ийм одоо хурдан даг байна да. За дөрөв дээр яваад байгаа засмалтай сайхан жижигхэн хонгор ухаа дагууд өмнө аймгийн хамбогд сумын Баянбагийн уяж Эрдэнэбаатарын нэмлэгийн хурдан хонгор даг юм байгаамаа. За тэр дунд талд нь ахаад одоо ногоон хувцастай үхэтэй сайхан хэрдэг гараад ирсэн Дорн аймгийн мандах сумын ариун гэрлийн эрдэнэ хүүгийн хурдан хэрдэг гарч ирсэн байгаа. Хамгийн ард талаас Дунд аймгийн хөлзөө сумын Бүрнээ Сэдийн Галбаатарын хурдан зэрдэг одоо залгаж байгаа харагдаж байна. Энэ хэдэн дагны хамгийн наадалд нь өмнө аймгийн зөвхөн сумын аймгийн алдарт уяж Наран Цэцгийн алдар жаргалын одоо хурдан хэрдэг гарч ирсэн байна. Алдар жаргал уяж хөвчөр
хурдлуулж байгаа Өмнөг аймгийн зөвхөн сүмийн үеж Батбаатарын мөрөн бэлгийн хурдан хайртаа гараад ирсэн одоо уршилж байгаа үзэгч та охин харж байна. Ахаад одоо хард талаас нь сайхан бор халдсандаа горж ирсэн Өмнөг аймгийн хан богд сүмийн үеж Тэрэн дөржин Батбаатарын хурдан бор халдсандаа горж ирсэн. За битүү нэмнэтэй нөмрөгтэй үгэдтэй хайр дагныг яваадгаа энийг бол одоо номер нь харагдахгүй байгаа учраас одоо таныг идэхгүй байна. За арын дагнуудыг үзэгч та охиндаа ахаа сайхан харуулхад Өмнөг аймгийн хан хонгор сумын аймгийн алдар төвөө жигмэ дөржин болон эрдэнэго бэлгүүний хурдан харалцандаа гарч ирсэн байна. Ард тал дээр нь Өмнөг аймгийн баян овоо сумын үеж цогномхийн уган бэрийн хурдан холдоо гараад ирсэн байна. За энэ дэлгэсний харагдаж байгаа хараа утастай үгэдтэй сайхан хонгор даагуул одоо Өмнөг аймгийн хан хонгор сумын үеж наран гэрлийн амбуудын хурдан хонгор даагорж ирсэн байна. За мөн одоо сайхан дэлтэй хуултаагныг одоо ороод ирсэн бол цээжин нэттэй хүрэн даагуус одоо ороод ирсэн 14 товын багцаагаар явж байгаа хоёр даагийг үзэгч та охиндоо харууллаа. За Дунд аймгийн үлдээ цомын үеэ Шарын наран болтын хурдан хардаг 243 номертэй морцсон энэ дөрвөн дагны хөнгөн дээр нь байна. Түүний ард талаар Өмнөг аймгийн мандаа цомын үеэж Адигийн болтын хурдан хардаг гарч ирсэн бол наад талд нь Өмнөг аймгийн мандаа цомын үеэж Хүүхэн дүүгийн ангаргийн хурдан хонгор халцсандаг 15 номертэй морцсон энэ дөрвөн дагны хамгийн ард талд нь одоо уршилж байгаа үзэгч та охин харж байна. За ангаргийн хурдан хонгор халцсандаг байгаа хөнгөн дээр нь яваад байгаа сайхан хардаг бол одоо Дунд аймгийн үлдээ цомын үеэж Шарын наран болтын хурдан хардаг юм байгаа юм. За 7 номертэй морцсон битүү нэмнэтэй ахаа сайхан хүрэн дагныг одоо гараад ирсэн бүртгэл дээр арайхан бүртгэдэг байгаа юм болоо да. За ингээд Өмнөг аймгийн хан богд сумын мөрөн уралдааны зам бол одоо бот ударган жаахан ихтэйхэн байдаг учраас манай дурлаач одоо жаахан холоос одоо үзэгч та охинд харуулад байгаа. Тун утахгүй одоо хойртой заахан харуулахад за энэ дэлгэсний харагдаж байгаа хардаг өнөөдөр над нь мэдээ хойхноос одоо ихтэйхэн өршлөхнэ. Өмнөг аймгийн үлдээ сумын Шарын наран болтын хурдан хардаг. За мөн одоо Өмнөг аймгийн хан хонгор сумын яаш наран гэрлийн ам болтын хурдан хонгор дагуул одоо хийн дээр 13 дөрвийн багцаа гаргаж ирсэн өршилж байгаа үзэгч та охин харж байгаа. За ингээд хурдан дагны уралдаан гарааныхаа 6 газар гээд газрын талыг бол одоо нэгэн өнгөрсөн байгаа. Үзүүрийн дагнуудыг үзэгч та охиндоо одоо тун утахгүй сайхан харуулъя. За энэ одоо цэжнэтэй сайхан хулдааг үрстэй байгаа Өмнөг аймгийн баян овоо сумын цогномхийн уган бэрийн хурдан хулдааг байна. За нөгөө нөмрөгтэй үгэдтэй хээр даагийг бол одоо танихгүй дааг байгаа. Дундалд нь яваад цэнхэр утастай үгэдтэй сайхан хар халзан дааг бол Өмнөг аймгийн хан хонгор сумын булган эрдэнэ билгүүний хурдан хар халзан даага. Аймгийнхаа нааданд хайрагдсан сумын нааданд хоёр төрүүлсэн юм одоо хурдан дааг байна. Өнгөн дээр нь Дорн аймгийн Далан жаргалан сумын аймгийн алдарт үеж Манцүтийн эрдэнэ зүгтий чулуун зүрхийн хурдан хээр адаг гарч ирсэн уршилж байгаа. Наадалд нь Өмнөг аймгийн баян овоо сумын үеж цогномхийн уган бэрийн хурдан хуулдааг одоо гарч ирсэн уршилж байгаа. Саардааг нь бол одоо хөтөлж уралдаад байгаа. За ингээд өнгөний дагнуудыг сайхан харуулж ирэхэд Өмнөг аймгийн хан богд сумын үеж Батбаатарын хурдан бор халзан дааг байна. Энэ наадлаар Дорн аймгийн мандах сумын үеж Ариун гэрлийн эрдэнэ хөгийн хурдан хайрдаг гарч ирсэн уршилж байгаа. Дунд аймгийн үлдээ сумын үеж Шатрын жаргал дөржийн хурдан хардаг мөн одоо саадалд нь гарч ирсэн. Өнгөрсөн жил Өмнөг аймгийн хан богд сумын зохион байгуулагдсан аймгийн зүмсийн хурдан мөртийн уралдааны эрлээ дундасны мөртийн уралдаанд савдар халдсан үрээгээ дөрүүлгэж байсан Шатрын жаргал дөржийн үеж хурдан хардаг нь одоо энэ гурван дагны дунд талд нь гараад ирсэн байгаа. За түрүүн одоо шүтлэнгийн уралдаанд хурдан буруугийн хайргийн тав дурлуулсан Дорн аймгийн мандах сумын эрдэнэ хөгийн хурдан хайрдаг өнгөн дээр аваад наран цэцгийн алдар жаргалыг хөөж орлуулж байгаа Өмнөг аймгийн зөвхөн сумын үеж Батбаатарын мөрөн бэлгийн хурдан хайрдаг сая одоо харагдаад өнгөрлөө. За ингээд энэ дөрвөн дагных нь өнгөн дээр Өмнөг аймгийн хан богд сумын Баян багийн үеж Эрдэнэ Баатарын нэм давгийн хурдан хонгордаг одоо хөдөлсөн хэвээрээ. Цаад талд нь Өмнөг аймгийн хан богд сумын галбий хөдөлмөрийн спорт wrestling холбооны тэргүүлэгч шүү Баян багийн сумын алдарт үеж хан богд хурд компани зэрэг Батүлцгийн наран баатарын хурдан хардаг урьдчилаад байгаа. За 3 дээр яваад шарга даагууд одоо Өмнөг аймгийн мандаа сумын аймгийн алдарт үеж Шарын отгон эрдэнэ хурдан шарга даагаа. Мандаа сумын үеж Тэрэн нэдэмжийн Эрдэнэ Баатарын хурдан цэвтэрсрааныхын төлөм байлаа. Энэ дэлгэсний харагдаж байгаа хүрэн даагууд одоо өнөө жил 8 уралдахдаа 8 удаа хайрыг дөрөнд хурдаад байгаа. Дунд аймгийн үлдээ сумын үеж Бүрнээ Сэдийн гал Баатарын хурдан зайр даагаа. За харин хоёр даагныхын наадад Өмнөг аймгийн зөвхөн сумын аймгийн алдарт үеж Наран цэцгийн алдар жаргалыг одоо хөөж орлуулж байгаа уран бэлгийн хурдан хайрдаг гарч ирсэн. За хоёр даагч ер нь тоосон нөрөөтэйгээ тарлаатай урьдчилна. Наран цэцгийн алдар жаргал гэдэг хүн бол одоо даагны үеийг таамаа сайн харуулж байгаа. Өнөө жил говийн бүсийн хурдан мөртийн уралдаанд шүтлэн дааг хоёр харагдуулсан. Өнгөрсөн жилийн говийн бүсийн хурдан мөртийн уралдаанд 3 дааг одоо үзүүрийн 5 дааганд багтаасан. Өнгөрсөн жил төрийн хөл цэнгэл нааданд шүтлэн өрөөдрүүлэгсэн. За түүний өмнөх жил бас одоо говийн бүсийн хурдан мөртийн уралдаанд одтой сайхан наадаж олон сайхан харагд руу урдсан. Наран цэцгийн алдар жаргал уяж одоо их говийн одоо улсын золтны игнэнд одоо багтахад тун ойрхон яваа вэштийн нэг нь бол одоо яахан аргагүй мөн байгаа. За өнгөн дээр нь яваад сайхан халзан дааг бол одоо Өмнөг аймгийн хан богд сумын Цэрэн дөржин Батбаатарын хурдан халзан дааг юм байна. За Батбаатарын хурдан халзан дааг өнөөдөр наад мэдээ одоо хойгноос гарч ирсэн дээ. Цэгэл халзан дааг одоо хайргийн навдар гараад ирсэн уршилж байгаа. Үзүүрийн дөрвөн дааг өнөөдөр их цэнгэл наад нь жаахан сэрэгэн болсон. За дөрөв дээр бол одоо Дунд аймгийн үлдээ сумын үеж Бүрнээ Сэдийн гал Баатарын хурдан зайрдаг гараад ирсэн байгаа.
За өөрийнх нь одоо унган адуу гэсэн байгаа хаа. Дундгой аймгийн үлзий цум гэдэг бол одоо дуу хуур хайргийн нарийн үлгээ дундгуунуудынхаа алтан босгонд нь одоо оршдог. Өмнөг аймгийн хамбог цум гэдэг бол одоо уудан дэлгэр Монгол эх орны маань алтан сайхан босгон болсон ийм одоо сайхан нутгаа. Галбын өвийнхэн бол одоо УСТ холбоо үүсгэн байгуулагдсныхаа 20 жилийн ойн аймгийн зүүн бүсийн хурдан мөрдийн уралдааныг үнэхээр өргөн дэлгэр одоо сайхан зохион байгуулж хурдан дагны уралдааны өнгөн дээр Өмнөг аймгийн хамбог цумын Баянбагийн уяаж Эрдэнэ Баатарын нэмдүүгийн хурдан хонгордаг хөтөлсөн хэвээрээ. За ингээ барин дурж ирж байгаа турган мөчийг үзэгчтэй охин одоо долдон харж байна. Нэмдүүгийн хурдан хонгордаг хөтөлсөн хэвээрээ. Өмнөг аймгийн Мандаа сумын аймгийн алдар туяа шарын утган эрдний хурдан шаргадаг хам үзүүн дээр байгаа. Хамбог цумын уяаж Цэрэн Батболдын хурдан цэгэл алдандаг араас орж ирсэн байна. Наран цэцгийн алдар жаргалын хөгжүүлж байгаа цогцын сумын уран билгийн хурдан хайрдаг мөн орж ирсэн байна. За ингээ нэмдүүгийн хурдан хонгордаг дөрвөж Батболдын барлцандаг хам үзүүн дуртаж Мандаа сумын шарын утган эрдний шаргадаг айргийн 3. За Өмнөг аймгийн цогцын сумын уран билгийн хурдан хайрдаг айргийн 4 дуртаж Дундуйн үлзийтийн Бүрнээс Эдингэл Баатарын зайрдаг айргийн 5 дурталсан бол Хамбогд дурд компани ихэр Батулцын Наранбаатарын хурдан хардаг 6 дуртаж Шарын Наранболдын хурдан хардаг Дундуйн үлзийдээр 7 дурталлаа. Хонгор сумын Булган эрдний билгөөний хурдан хардаг бас одоо 8 дурталлаа. Дорногов аймгийн Мандаа сумын уяаж Ариун эрдэн эрдэн хүүгийн хурдан хайрдаг 9 хурдан орж ирж байгаа одоо үзэгчтэй хахан харж байна. 141 номерт ямарсан хайрдаг өнөөдрийн наадмын одоо Туд сайхан дархин дурлцаар байгаа 9 дурталлаа. За 10-ын даг Өмнөг аймгийн Баян сумын уяаж цог нэмхийн ууган бай хурдан хулдааг орж ирлээ. За 11 Дорногов аймгийн Далан жаргалан сумын уяаж Эрдэнэ зүгтэн чулуун зүрхийн хурдан алагдааг орж ирлээ. 12-ийн хайрдаг одоо номер нь харагдахгүй учраас тэр хайрдагийг танихгүй байна. Дундгой аймгийн үлзий сумын уяаж Шавтрын жаргал дуржийн хурдан хардаг 12-3 багцаагаар Хүүхэн дүүгийн ангаргийн хурдан хулдааг орж ирлээ. Хамбог сумын Баянбагийн уяаж Сүхэн Эрдэнэ хотор байна. Та дагныхан удам мөксөл болон амжилтын талаар ярьж байна. За энэ Мандаа сумын уяаж Цэдвийн Төмөрбаатар гээд Төмрөө гэж залуугийн унаг адууга. Тэ эцэг дээдл нь бол одоо Дорногов аймгийн одоо юм хөшлийн юм адуу болно. За Өмнөг аймгийн алдартай шараатгаар нүдэ. Дагныхан удам мөкслийн талаар. За өнний шаргадаг энэ Мандаа сумын унаг адуу. Тэрнэд дээр натарга миний манай хөргөө ахай. Ордон цэвтэр зэрэгхэн л да. Баярлалаа. Хайртайгаа маань бас өнгөтэй сайхан давхиж хайргийн дөрвөө давхлаа. Энэ наадамд хүрэлцэн ирсэн. Энэ нагны эзэн маань Өмнөг аймгийн цогцын сумын энерги зүйн компани уяач уран билэг хай маань найзын маань дагаагамаа. Би Дундгой аймгийн Үлзий цумын харьяа Бүрнээсийн Галбаатар гэдэг хүн байна. Та дагныхаа амжилт болон удам мөкслийн талаар ярихгүй. Энэ миний унаг адуугамаа. Эцэг нь болохоор Дундгой аймгийн Албаны Дашдэрж гэдэг хүний ад зэрэг нийтлэл байгаамаа. Эх нь болохоор манай өөрийн унаг адуу байна. Энэ жил яаж уралдсан хэд их давхар явж байгаа даа. 9 дэх үе гараад ирж байна да. 9 уралдаж 9 орлоо. Аймгийн бүсэд 3 орлоо да. 4 орлоо да. За энэхүү Өмнөг аймгийн Хамбог цумын галбын хөдөлмөрийн спорт уяачны холбоо үүсгэн байгуулагдсны 20 жилийн өмнөр зангал наадмын хурдан дагны уралдаанд төрүүлж харагдсан хурдан хөлгүүдийн алдар цолыг дуудаж шагналыг ардуулан хөгж өргөж байна. За түрүү мөнөд Өмнөг аймгийн Хамбог цумын Баянбагийн уяаж Эрдэнэ Баатарын нэмдүүгийн хурдан хонгордаг урд болсон бол Өмнөг аймгийн Хамбог цумын уяаж Цэрэн Батболдын хурдан бор халдсандаг ам үзүүн дуртаж Өмнөг аймгийн Мандаа сумын аймгийн алдар туяа шарын утган эрдний хурдан шаргадаг айргийн 3 дуртаж Өмнөг аймгийн цогцын сумын уяаж Батбаатарын уран билгийн хурдан хайрдаг айргийн 4 Дундгой аймгийн
бүстэй сумын яж Бүрнээс эдийн галбаатын хурдан зайртаа айргийн дав тус сурдлан уйсан эдсэн унсан гүгэд наадамчин олноон байсгалаа. Ингээд Өмнө Аймгийн зүүн бүс галбын хөдөлмөрийн спорт уяшны холбооны 20 жилийн өмнөр цэнгэл наадмын хурдан дагны уралдаан төрүүлж харагдсан хөдөлгөөтэй алдар цолыг дуудаж шагналыг гардуулан хөгж бариуллаа. За галбын хөдөлмөрийн спорт уяшны холбоо үүсгэн байгуулагдсны 20 жилийн өмнөр цэнгэл наадам Өмнө Аймгийн зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаан за багруу насны хурдан мөрдийн уралдаанаас гадна Эрдээс дунд улам бага насны хурдан мөрдийн уралдаан мөн одоо тусдаан зохион байгуулагдсан. Нутгийн хаан бос одоо хурдан удмын адуун зүргийн өгшлийг одоо сайжруулах зорилгоор чанар жансаагийн шалгах зорилгоор Эрдээс насны мөрдийн уралдааныг хам богд сумын одоо галбын хөдөлмөрийн спорт уяшны холбооны хамт олон бол одоо тусдан уралдуулсан. За ингээд Эрдээс бага насны мөрдийн уралдаан барин дурж байгаа торгон мөчийг одоо үзэгч та бүхэнд бэлтгэн үзүүлж байна. За түрүү мөнө Дорн Аймгийн сайн шанд сумын үеач Юурагийн батлагын хурдан мөрдаагийн мандах сумын аймгийн алдарт яаж Дорж уйгийн хашуут уйж урдлуулан төрүүлэглээ. За ам хүзүүн Дорн Аймгийн мандах сумын яаж ариун гэрлийн эрдэнэ хүүгийн хурдан савтай хүрэн даага одоо хурдлан орж ирлээ. За эргийн урвын даагийг одоо бүгдээр хамтаа харна. Өнгөний 2 дааг өнөөдөр ихэр цангал наадам дөрөв тун хол одоо тасарсан юм байна. За 3 4 5-ын даагнууд одоо орж ирж байгаа одоо үзэгч та бүхэн одоо дэлгэн харж байна. Өмнө Аймгийн хам богд сумын галбын хөдөлмөрийн спорт уяшны холбооны хамт олон энэ нутагтаан зохион байгуулагдж аймгийн зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаан болон 2017 оны Монгол улсын шилдэг салбар холбоогоор шалгарсан галбын хөдөлмөрийн спорт уяшны холбооны 20 жилийн өмнөр цэнгэл наадмаараа ийхүү одоо Эрдээс дунд улам бага насны хурдан мөрдийн уралдааныг тусад нь одоо амжилттай захин зохион байгууллаа. Ингээд Эрдээс бага насны мөрдийн уралдааны айргийн урууд Мандалаа сумын яа Жамзувын байгалийн хурдан хээр дааг одоо хурдлан орж иж байгааг үзэгч та бүхэн одоо дэлгэн харж байна. Өмнө Аймгийн Мандалаа сумын Жамзувын байгалийн хурдан хээр дааг айргийн уруу за Дорн Аймгийн Далан жаргалан сумын Эрдэнэ зөвхөн утхан даваагийн хурдан цавдар дааг өнөөдрийн хөл цэнгэл наадмын Эрдээс бага насны мөрдийн уралдаанд айргийн дөр дуртасан бол Өмнө Аймгийн хам богд сумын Гавлуугийн үеж Бям зөвхөн эрдэнэ өчлийн хурдан хээр дааг айргийн дав хурдлан орж ирлээ. Хурдан Эрдээс лагны уралдаан дөрвөлсөн бодог харилцсан даамруудын төдий зөвчиг ариун ботой доотлаа. За шагналыг за хамбог цумын засгийн дарга эрдэнэ жаргада галбын хөдөлмөрийн спорт эстийн холбооны тэргүүн Ашватара галбын хөдөлмөрийн спорт эстийн дэд тэргүүн эг жаргада галбын хөдөлмөрийн спорт уяшны холбооны тэргүүлэгч сайхан дэлгэр галбын хөдөлмөрийн спорт уяшны холбооны тэргүүлэгч Аранбаатар нарыг тулж баяр хүргэлээ. За Эрдэнэ дунд насны мөрдийн уралдаанд Өмнө Аймгийн Далан задгал сумын яж Эрдэнэлгийн Батэрдны хурдан зээр төрөө одоо дөрөв мөнгөнд хурдаллаа. Өмнө Аймгийн хам богд сумын Номон багийн үеж Сэдэн нургийн сайхан дэлгэрийн хурдан зээр төрөө ам хүзүүнд хурдалсан бол Өмнө Аймгийн Далан задгал сумын яж гам мэрийн бүрэн биеийн хурдан хээр халдсан үрэ айргийн урд одоо хурдаллаа. За хээр халдсан үрээ бол одоо үзүүр дээр ирээд одоо задарч байгаа одоо торгон мөчийг үзэгч та бүхэн дэлгэн харж байна. За энэ бол одоо Өмнө Аймгийн Далан задгал сумын гам мэрийн бүрэн биеийн хурдан хээр халдсан үрэ байлаа. Өнгөрсөн жил говийн бүсийн хурдан мөрдийн уралдаанд түрүү мөнгөнд хурдалсан Өмнө Аймгийн Мандалай сумын Батлмын хурдан хэрвээ айргийн дөр дурдалдаа дундуугийн өлзөтийн отхон юм одоо уяасагийн даруулсан Баян овоо сумын цогномхи ууган мэрийн хурдан хэрвээ айргийн дав тус урдалдаа. Томны их entertainment үзүүлж байна. Талын цэцэгсээс таны арьсан Bosch брэнд. Хөгжилтэй аялал компани. Та ажлын стрессээ тайлж, хамт олон эсвэл хайртай гэр бүлтэйгээ амралт зугаалгаар явах гэж байна уу? Тэгвэл хөгжилтэй аялал компани Бээжин, Шанхай, Хайнан, Таиланд, Вьетнам, Хөх хот, Жанжижи, Тэнгэрийн хаалга, Утай гүмбэг, Манжуур, Улаан-Уд, Итгэл хам, Байгаль нуур, Дубай аялах боломжийг олгож байна. Нүд сэргээж сэтгэл баясган байгаль, хүний гараар бүтээсэн гайхамшигыг харж, зэрлэг амьтдтай зураг авахуулж, заваар аялаж,
зүүдэнд жоромгүй зүйлтэй учрах болно. Бид таны цаг зав, мөнгөний хэмнэл, хамгийн хямд зардлаар гайхалтай сайхан аяллыг бэлэгдэх болно. Хөгжилтэй аялал компани. Холбогдох утас 9940 77 24. Mix Travel компани Улаанууд байгаль нуур ихтгэл тамбын аялалда намрын хямдрал зарлаа. Аягийн үн 220 мянга боллоо. Байгаль нуурын иргэдээр амарч Улаанууд хотоор зугаалж ихтгэл тамбад мөргөх аялалда та бүхнийг урьж байна. 7 өнөө бүрийн пүрэв гарагт 3 шөнө 4 өдрийн тогтмол аялалтай. Та бүхэн анги хамт олон албан байгууллага найз нөхдөөрөө хамгийн хямд аяллыг сонгоорой. Аялах утас 88-3 93 9664 92 92. Mix Travel компани. Emots Production үзүүлж байна. This is Mongolia. Инэдмийн шоу тоглолт соёлын төвөргөний тайзнаа өдөр бүр 19 цагаас харилцагчдын дугаар 9662 9662 Эмоцод тавтай морил найзуудаа. Академи Awards 2018 Монголын кино урлагийн шилдэгийн шилдэгүүдийг тодруулах кино наадмын хүндэтгэлийн ёслол. Үндэсний кино урлагийг дэмжигч Зайсан Хийл 2018 оны 9-р сарын 28-нд Монголын үндэсний кино урлагийн академи. Энэ л өдөр үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлсэн ачийг тань бид магтандуулъя. Энэ л өдөр улс та бүтээсэн гавьяа зүтгэлийг тань бид багтандуулъя. Энэ л өдөр амьдралд тань тохиолсон аз жаргалтай мөч бүхнийг нь бид дурсан дуулъя. Энэ л өдөр хүрлцэн ирэх азай буурлуудын гам бид жаргаж дуулъя. Ахам Динбаяр 2018 10 сарын 1-2-нд UB Palace. Энэ үйл утаанаас хол байшиндаа тав тухтай сайхан үйлчмөр байна. Ямар арга байна? Зөвхөн танаа байшин зориулсан халаалтын шийдлийг хамтдаа эзгэнэ. Эхлээд танаа байшин дээр чи очиж бодит хэмжилт хийн. Дараа нь танаа байшин зориулж мэргэжлийн шийдлийг гаргана. Бас бүрэн автомат цахилгаан зуух халаалтын системийг мэргэжлийн түвшинд хүсгэнэ. Ингээд танаа систем бэлэн боллоо. Танд санал болгож буй хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж. Та алсын зайнаас гар утсаараа халаалтаа тохируулах боломжтой. Ай тухтай сайхан үйлчээрэй. Атморыг сонгосон баярлалаа. За энэ хөө видео дөртийн тоолдын 17 дугаар жирны нөхөрсөг эмэг шороо нохоо жилийн намрын ихэнх цагаан бичин сарын шинийн 15-ны бэлэгдсэн өдрөөр Өмнөг аймгийн Хамбогд сумнаа зохион байгуулагдсан Өмнөг аймгийн зүүн бүс Хамбогд сумын галбын хөлөг мөргөн спорт уяжтын холбоо үүсгэн байгуулагчдын 20 жилийн нэрмжид хурдан мөрний уралдааныг бүрэн ихээр нь бэлтгэн үзүүлсэн бол за энэ цаг мөчөд үндэсний сүрийн харвааны тэмцээнд амжилттай оролцож тэргүүн болоо дэд байр шагналт байрын жалгарсан хармаачтай дусуудаа шагналыг гардуулан өгж өргөлөө. За мөн одоо дүүншлэн Өмнөг аймгийн Хамбогд сумын галбын хөлөг мөргөн спорт уяжтын холбоо үүсгэн байгуулагчдын 20 жилийн бэр цэнгэл наадмын хүрээнд шаган харвааны тэмцээн бос одоо зохион байгуулагдлаа. За ингээ шаган харвааны тэмцээнээс үзэгчтэй охин бол одоо толтон харж байна. За 90 бос одоо 4 бүтгэн наадам одоо дөрөв болсон үндэсний шаган харвааны тэмцээнд амжилттай оролцож одоо тэргүүн болоо дэд байр шагналт байрны жалгарсан баг харваачтад инхөө шагналыг гардуулан хөгж өргөж байна. 20 жилийн бүр дуртай галбын хөлөг мөргөн спорт уяжтын холбооны тэргүүлэгч шүүн түнтүүшийн төвшин бол одоо шагналыг гардуулан хөгж өргөлөө. За ингээд энэ өдөр уудам дэлгэр Монгол эх орны маань алтан сайхан босгон болсон Өмнөг аймгийн Хамбогд сумнаа зохион байгуулагдаж буй галбын хөлөг мөргөн спорт уяжтын холбоо үүсгэн байгуулагчдын 20 жилийн аймгийн зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаан олон сайхан дөрөлтөөр амжилттай сайхан зохион байгуулагдаж за энэ цаг мөчид одоо энэ 20 жилийн бэр цэнгэл наадмын хүрээнд зохион байгуулагдсан адуучин тэмцээний эсгээс эрхэм үзэгчтэй охин толтон харж байна. За өмнгийн жаргал говьдон бос одоо адуун зүргийн адуулан малалж за эд тав эдрийн жахагаан одоо гайхуулж байгаа энэ одон сайхан адуучин залуучуудын донд адуучин тэмцээнийг бол одоо амжилттай сайхан зохион байгуулсан. За мөртөө одоо уурах шуурах за явган шургуулж уурах мөртөө шургуулах эмнэг үлгүүлэх гэсэн ийм одоо дөрөлтөөр амжилттай сайхан зохион байгуулагдаж олон сайхан адуучин залуучууд энэ өдөр бол одоо энэ тэмцээнд амжилттай сайхан оролцож за эрийн хав эдрийн жахагаан одоо гайхуулан оролцоолоо.
За өнөө жил одоо говь нутагт хэдийгээр бас одоо ураа айж ухан орсон зун зуншлаг одоо яхан айж ухан болсон эдэж газрын гарцууд одоо тун сайхан байгааг үзэгчтэй охин одоо харж байгаа. За намрын ихэнх сар гарсан адуу мал нь одоо гүйцэд сайхан намар авсан байгаа. Өмнө аймгийн хам богд сум гэдэг бол одоо халдвартан гэв ятнуудын үлгий сайхан нутаг. За мөн дүүншлэн эрдээр байсан эрдэм дөгс уяачаад эрдэн хурдан урд үлгмөрдөөрөн бас одоо халдвартай сайхан нутаг бол яхан аргагүй өмнө аймгийн хам богд сумаа сүүлийн үед бас л одоо аймагтан дөдөөгөө засгийн газрын бүсийн уралдаан болон улсын хөр зингэл нааданд энэ нутгийн уяачид бас одоо энэ их хувийн нэрийг бас одоо өндөр дөргөж одоо сайхан наадаж байгаа. За ингээд энэ өдөр бас одоо аймгийн алдарт уяач Мегмарын Хашбаатар дэргүүнтэй галбын хөдөлмөрийн спорт уяачны холбоо үүсгэн байгуулагдсны 20 жилийн хүрээнд зохион байгуулагдсан адуучин тэмцээний эсгээс эрхэм үзэгчтэй охин бол одоо дэлдэн гарч байна. За Монгол хүний бол одоо уугуул хөдөлмөр мал маллах харин малчин хүний дээр хөдөлмөр бол одоо мөр уйхаа гэж одоо манай улсын эрдэмтэн доктор Хомзрунгийн төмөр хадуурга бол одоо нэгэнтээ хэлсэн байдаг. За өмнөний ширгалгав тэр нундан бол одоо энэ галбын нутгийн адуучин залуучууд үнэхээр бол одоо эртээ сайхан байгааг одоо үзэгчтэй охин харж байгаа хаа. За ер нь одоо шургаа гарсан адуунуудын толгойг одоо сайхан алдахгүй байна. Уургалсан адуугаа сайхан одоо дор нь эргүүлээд авч байна. За зарим нэгийг нь одоо ер нь сайхан талаар нь харуулж байна. За аргагүй бол одоо эртээ өртөө сайхан адуучин залуучууд энэ өдөр бол одоо эрийн хав эдрийн яваагаан одоо сөрөн хөрсөлдөж адуучин тэмцээн бол одоо амжилттай сайхан зохион байгуулагдсан. За зайдан бэлгэхтэр харин одоо төдийлөн одоо сайн тогтохгүй байна. За адуучин адуу бас одоо сайхан таргатай тамираа одоо гүйцэд сайхан авцсан байгаа болтой байна. За зарим нь одоо сайхан адуучт нь бол одоо эмнэгийн нуруунд дээр одоо сайхан хазаахгүй тогтож байгаа олон залуучууд ч байлаа. За зарим нэг нь бол одоо санхны 3 зохиогийн одоо сайхан дүүрэн өнгөрөөж байгаа залуучууд ч байлаа. За ингээ галбын хөдөлмөрийн спорт уяачны холбоо үүсгэн байгуулагдсны 20 жилийн нэрмжит адуучин тэмцээний хэсэг өргөн дэлгэр одоо сайхан зохион байгуулагдсныг үзэгчтэй охиндаа бол одоо энэхүү таймлан хүргэлээ. тэргүүн барин чөлбөрсөн адуучин мөнгөн магнын чагныг Монгол улсын хөдөгч уран ургач спортын мастер шарвтарч хэд барин чөлбөрсөн Хөрлбаатарын чагныг энэхүү адуучин тэмцээний ивент гэгч хан өдөө компани захирал галбын хөдөлмөрийн спорт уяачдын холбооны тэргүүдэгч төвшин төвшин болдоо уран барин чөлбөрсөн чагнын чагныг за одоо Монгол улсын хөдөгч уран ургач спортын мастер Шарвтарж ахын маань аав нь энэ жил 95 настай Ахмад дайчин уран ургач айдандарч байгаа бэлгэлсэн гарын мэдэг болох соногдсон сайхан ургыг гардуулж баяр хүргэж байна. За энэхүү өмнө аймгийн Хамбогд сумын галбын хөдөлмөрийн спорт уяачдын холбоо үүсгэн байгуулагдсны 20 жилийн барьцангад наадам өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж галбын нутагтаа хурдан урд хөдөлмөрийн хөгжлийн төлөө оюргүй сайхан сэтгэлээр зүтгэж байна. Галбын хөдөлмөрийн спорт уяачдын холбооны үеийн одоо тэргүүн болоо тэргүүлэг жишүүд одоогийн одоо тэргүүлэг жишүүдэд энэхүү одоо нутгийн ард иргэд нь одоо хүн төтгөл үзүүлж гарын бэлэг гардуулан хөгж баяр хүргэцгээдэ. За энэхүү 17 дугаар жарны адууны хөвөд нохой жилийн намрын ихэнх сарын цагаан бичин сарын шинийн 15-ны тэргэл сарын хам тэнгэрт мандаж Өмнөг аймгийн Хамбогд сумнаа галбын хөдөлмөрийн спорт уяачдын холбоо үүсгэн байгуулагдсны 20 жилийн аймгийн зүүн бүсийн хурдан уралдаан өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж өндөрлөө. За энэ цаг мөчөд эрхэм үзэгчтэй охиндаа галбын нутгийн одоо залуучуудын дунд уяачдын дунд зохион байгуулагдсан уяачд дуулж байна. Дууны уралдаан тэмцээнээс төлөвлөлөн хүргэж байна. Нар хуур сар гурав тэгширсэн
бас энэхүү сайхан бэлэгт сайхан өдөр галбын хөлөг морин спорт уяжтай холбооны 20 жилийн ойгоо сайхан тэмдэглэж байна. За энэхүү холбооны ойд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэд зочид төлөөлөгчд, наадамчид, үзэгчид ноёд татагтай та бүхэндээ энэ үчийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Уяжтай холбоо маань 138 гишүүдтэй 11 тэргүүлэгчтэй дэд тэргүүнийг тэргүүн гээд нийт 13 хүний бүрэлдэхүүн буюу цаана 136 хүний гишүүдтэй ийм холбоо байд юм аа. За энэ холбооны маань тэргүүнээр Хашбаатар миний бие, дэд тэргүүнээр Аравдан сүрэнгийн их жаргал, за 11 тэргүүлэгчээр бид нэр 5 багтаа хуваасан. За Баян багаас аймгийн алдарт уяач Хургагийн Нэхит, Сумын алдарт уяач Хамбог турд компани захирал Батулжийн Наранбаатар, за Номгон багаас аймгийн алдарт уяач Амар Исгалан, Сумын алдарт уяач Цэдэн нурын Сайхан Дэлгэр, за Хайрхан багаас Осрын Эрдэнэбаяр, за Жавхан тугаас Сумын алдарт уяач Буянтгал компани захирал Балдан самб, мөн Сумын алдарт уяач Цэдэн Бэлжирийн Идэр Зөрөг, за Гавлуудугаас Хан Гавлууд компани захирал Төвшин Болд, за аймгийн алдарт уяач Бадам Сэрэжид, за Сумын алдарт уяач Буян тогтох гэсэн 11 тэргүүлэгчээс бүрддэг юм аа. За тэгээд өнөөдөр бас энэ Сумын галбын хөлөг морин спорт уяжтай холбооныхоо 20 жилийн ойг сайхан тэмдэглээд өдөр адуучин тэмцээн маань их өтгөн сайхан боллоо. За өнөөдөр орооч гэсэн бас энэ уяж дуулж байна хэмээх сайхан уралдаан тэмцээн маань амжилттай сайхан болж 16 оролцогчтой орж байна. За энэхүү галбын нутгийн зонголон бидний өдрийн тоолын 17 дугаар жарны нөхөрсөг ямаг шороо нохоо жилийн намрын дэргүүн цагаан бичгийн сарын шинийн 15-ны бэлэгдсэн өдөр галбын хөлөг мөргөн спорт уяжлын холбоо үүсгэн байгуулагчны 20 жилийн он бэр зангал наадман аймгийн зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаантайгаа хамтдаа амжилттай сайхан зохион байгуулж энэ одоо хоёр зангал наадмын үеэр зохион байгуулагдсан уяачид дуулж байна. Дууны тэмцээнд одоо шалгарч тэргүүн болоо дэд байр шагналд байранд шалгарсан дуучдад бас одоо шагналыг гардуулан өгж баяр хүргэж байна. Галбын хөлөг мөргөн спорт уяжлын холбооны тэргүүн аймгийн алдарт уяач Мягмарын Хашбаатар, за мөн одоо аймгийн алдарт уяач Хургагийн Нэхит, за галбын хөлөг мөргөн спорт уяжлын холбооны тэргүүлэгч шүүн Дүнтүүшийн Төвшин Болд нар бол одоо энэ уяачид дуулж байна тэмцээнд амжилттай оролцсон дуучдад уяачдад инхөө шагналыг гардуулан өгж баяр хүргэлээ. За ингээ галбын нутгийн зонголон энэ өдөр бас одоо хурдан хөлгийн дуурайн дөргөөнтэй хүүхдийн зээл сайхан гин гондуутай адуучин залуучуудын эд тавыг гайхсан. За мөн одоо уяач ирчүүдийн бас одоо сайхан цээл дуугаар одоо уянгалсан энэ сайхан үчиг инхөө баяр хөөрөөр дүүрэн өнгөрөөж байгаа нэ. 26 эрхэм уяач Бөөжийн баяр цэнгэл тэргүүн баримт шалгарчээ. Зэнхөө 2017 оны Монгол Улсын шилдэг салбар холбоо хүсэн өрөөё. За энэхүү эрхэм үзэгч та бүхэндээ Нүмний студийн уран бүтээлч хамт олон Өмнө аймгийн Хамбогд сунаа зохион байгуулагдсан галбын хөлөг мөргөн спорт уяжлын холбоо үүсгэн байгуулагчны 20 жилийн Өмнө аймгийн зүүн бүсийн хурдан мөрдийн уралдааныг бүрэн ихээр нь бэлтгэн үзүүллээ. Бидний нэвтрүүлгийг анхааран үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Галбын нутгийн хямралаг төмнийг хурдан мөрний ус уцаа хямар өнөд ивэг болтгоо. Бидний эх орон бидний гэр бүл. Эх орон телевиз.